эхлэл өрөөний маань ярилцлага эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ үйл хөдөлгөөнгийн салбарын өвдөл болон судалгааны талаар ярилцахаар болсон байгаа. Тэгээд манай зочноор болохоор Тэнхлэг зууч компани судлаач Гантвиа хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд Гантвиадаа бидний хүсэлтийг хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. За баярлалаа. Та бидэнд өөрийгөө арай дэлгэрэнгүй танилцуулбал болох болов? За Тэнхлэг зууч компанид ажиллаад бол яг үйл хөдөлгөөнгийн чиглэлээр ажиллаад ерөнхийдөө 6 дахь жил рүүгээ орж байна. За үндсэн мэргэжил бол ерөн социологч, судалгааны хүн байгаа. За тэгээ өмнө нь бол яг нөгөө социологоор илүү бизнесийн судалгаа, улс төрийн судалгаа гэх судалгаанууд дээр ажиллаж исэн. За сүүлийн 6 жилийн хугацаанд бол яг одоо үйл хөдөлгөөнгийн чиглэлээр илүү дагнаад судалгаан дээр ажиллаад ингээ явж байгаа Тэнхлэг зууч компани судлаач байна. Тэнхлэг зууч компани маань ер нь хизээ байгуулагдсан бэлээ? Тэгээд яг анх байгуулагдсан цагаасаа яг судалгаа хийж эхэлсэн үү? Эсвэл явандаа бас ийм хэрэгтэй шаардлагыг хараад судалгаа руу орсон байдаг болов? За Тэнхлэг зууч компани бол одоо яг 17 дахь жилдээ орж байна. Ер нь бол 2014 онд анх үйл хөдөлгөөнгийн яг зуучлалт тал руугаа илүү үйл ажиллагаа явуулдаг байсан. За сүүлдээ бол 2015 оноос хойшоо бол ихэвчлэн яг нөгөө судалгаа зөвлөх үйлчилгээ рүүгээ илүү түлхүү орж ирсэн гэсэн үг. За одоогийн байдлаар бол манад яг үндсэн үйл ажиллагаа маань болохоор үйл хөдөлгөөнгийн зах зээлийн судалгаа зөвлөх үйлчилгээ байна. За дээрэс нь үйл хөдөлгөөнгийн маркетинг, борлуулалтын дээр ажиллаж байгаа. За бас үйл хөдөлгөөнгийн ерөнхийдөө үнэлгээний чиглэл рүү илүү сүүлийн 2 жилийн хугацаанд илүү үнэлгээний чиглэл рүү бас орж ажиллаж байгаа. Ерөнхийдөө яг нэг юм 3 үндсэн чиглэл рүү илүү түлхүү ажиллаад явж байгаа. Ер нь та одоо ингээд 6 жилийн салбарт ажиллаж байгаа явцад үйл хөдөлгөөнгийн холбоотой статистик өгөгдөл ер нь хэр хүртээмжтэй байдаг бол яг аль бие усны статистик мэдээллийн хувьд? За ер нь бол яг Монгол улсын хэмжээнд ч тэр Улаанбаатар хотын хэмжээнд ч тэр ер нь үйл хөдөлгөөнгийн салбарын статистик тоо мэдээллүүд ер нь харьцангуй бага байдیں۔ За ялангуяа одоо жишээлбэл үндэсний статистикийн хорооноос зарлж байгаа ямар нэг статистик гэдэг ч юм уу те барилгат байгуулалтын яам, барилгын хөгжлийн төв гэх одоо яг нөгөө манай үндсэн байгууллагуудаас зарлж байгаа яг энэ статистик тоо мэдээллүүд ер нь нийтэд хангалтгүй. За статистикийн хороо бол яг нөгөө судасны үнийн индекс тооцдог. Гэхдээ одоо сүүлийн жилүүдэд бас ерөнхийдөө яг нөгөө олон нийтэд зориулсан чиглэл рүү илүү бас байхгүй л байна л да. Жишээлбэл шинэ орон сууцны дундаж хүн гэхэд бол яг одоо статистикийн орооноос аль бие усаар олон нийтэд зарлж байгаа ямар нэгэн статистик бол байхгүй байна. За илүү нөгөө барилгын материал чиглэл рүүгээ ерөнхийдөө статистикийн хороо бол тооцоолууд гаргадیں۔ Тэр нь улирлаар, жилээр гэдэг ч юм уу те тэр чиглэл рүүгээ илүү их гаргадаг. За ерөнхийдөө бол яг Улаанбаатар хотын хэмжээнд, ер нь Монгол улсын хэмжээнд яг орон сууцны үнийн индекс ч юм уу, шинэ орон сууцны дундаж хүн ч юм уу те ерөнхийдөө яг ийм тогтмол статистик гаргаж байгаа нь одоо яг манай Тэнхлэг зууч компани байна. За дээрэс нь барилга хэмээн гээд байгаа. Тэ энэ компаниуд ерөнхийдөө илүү яг нөгөө сар болгон ч юм уу те улиралтай ингээд тогтмол гаргаа явж ах жишээ нэ. За манайх бол одоо жишээлбэл сар болгон тогтмол судалгаанууд гаргаж байна, улиралдаа гаргаж байна, жилийн эцсийн байдлаар гаргаж байна гих мэтчлэн ерөнхийдөө яг ийм тасралтгүйгээр тогтмол үр дүнгуудыг гаргаад олон нийтдээ одоо ингээд танилцуулаад явж байгаа. Харин тийм үйл хөдөлгөөнгийн салбар гэхээр ер нь аль бие усны мэдээ аюул ховор. Тэгээд таны хэлснээр барилгын салбарын юмнууд бол бас айгүй ерөнхий, гэхдээ бас арай илүү байгаад байгаа. Тэгэхээр нөгөө салбарын компаниуд л өөрсдийнхөө өгөгдлийг цуглуулаад яваад ах шиг анзаарэгдэж байна. Тийм ерөнхийдөө бол яг нөгөө барилгын материал чиглэл рүүгээ одоо илүү их байгаа үндэсний статистикийн хорол. За барилга хэмээн жишээлбэл бас яг нөгөө нэг барилгын материалын нийлүүлэлт гэдэг ч юм уу те борлуулалт гэдэг ч юм уу тэр тал руугаа бас илүү байгаа. Тэгтээ давхар бас нөгөө шинэ орон сууцны дундаж үн гэдгийг бол бас сар болгон тооцож гаргаж байгаа. Тэгтээ яг нөгөө барилга хэмээн дээр гарч байгаа дундаж үн манай Тэнхлэг зуучаас гарч байгаа дундаж үн гэдэг ч юм уу те хоорондоо нэг жоохон зөрүүтэй яваад идэв. Тэр нь ерөнхийдөө нөгөө нэг төслөөсөө бас бодож байгаа аргачлалаасаа болоод ерөнхийдөө зарим юмнууд жоохон зөрүүтэй яваад идэв. Гэхдээ тийм амар бол ерөнхийдөө зөрүүтэй биш л дээ.
шинэ орон сууцны үн жишээ нь танай дээр бол нээлттэй байгаа юу тий? Шинэ орон сууцны үнийг манайх болохоор Тэнхлэг зууч гээд Facebook пэйжээрээ нийтдэл тавьж байгаа. За TZMN гээд вебсайтн дээрээ бас манайх ерөнхийдөө тогтмол сар болгон шинжилгээд оруулаа авдیں۔ За тэгвэл хоёлаа жоохон нөгөө юутай ярихын тулд ер нь яг Тэнхлэг зуучаас яг одоогийн байдлаар үл хөдлөмбөгийн салбартай холбоотой ерөнхий ямар бүлгийн мэдээллүүдийг гаргаж байна. Тэгээд тэдгээр нь яг хэдийн хэр хугацааг хамарсан одоо тийм сан үүсэт байна вэ гэдэг талаар мэдээлэл өгөх үү? За тэгээ манайх бол 2013 оноос эхлээд бол яг үндсэн одоо орон сууцны нэгдсэн мэдээллийн сан гэж санг бүрдүүлсэн. 2013 оны 1 сарын 1-ээс эхлээд за энэ нэгдсэн мэдээллийн санд маань болохоор Улаанбаатар хотод ашиглалтанд орсон. За бусад одоо орон нутгуудад ашиглалтанд орсон нийт орон сууцны фонд бол бүхлээрээ байгаа. За одоо жишээлбэл 1960 онд ашиглалтанд орсон байр гэхэд манай мэдээллийн санд бол бүртгэгдсэн байгаа гэсэн үг. Нийт хэдэн айлын орон сууцыг ямар компани барьсан гэдэг чиглэлийн бүх одоо мэдээлэлүүд байгаа. За орон сууцнаас гадна бол яг одоо намны орон сууц хаусны мэдээлэлүүд манай дээр бол бүгд байгаа гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд бас одоо 21 аймгийн хэмжээнд ашиглагдж байгаа. Одоо шинээр ашиглалтанд орох гэж байгаа гэдэг ч юм уу те. Тэр хаусны бүх төрлийн одоо мэдээллүүд нь манай дээр байгаа. За дээрэс нэмээд офис, худалдаа үйлчилгээний одоо барилгуудын мэдээлэл манай дээр бас энэ орон сууцны нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Жишээлбэл одоо Улаанбаатар хотод нийтдээ хэд орчим ер нь яг офисын барилгууд үйл ажиллагаа явуулдаг тий. Тэдгээрээс хэдэн яг одоо ашиглагдаа явж байгаа, хэдэн ашиглагдахгүй байгаа гэдэг ч юм уу тий. Тэр чиглэлийн бүх мэдээллүүд байна. За дээрэс нь худалдаа үйлчилгээний төвүүдийн мэдээллүүд бас байгаа. За сар болгон бид нар бас Улаанбаатар хотод худалдахаар зарлагдж байгаа газар хашаа байшингийн дундаж үний мэдээллүүд байгаа. За жишээлбэл одоо газар гэх юм бол яг цуслангийн зориулттай газрын үн ер нь яг 2021 оны 4 сарын байдлаар ямар үнэтэй те. За тэр дундаа яг хоошоо сэлэх бэлхрүү ч юм уу ямар үнэтэй. За урагшаа яармаг нүхт квет ямар гэхэд цуслангийн зориулттай газрын үн ямар хуу байна гэх мэтчлэн бид нар ер нь одоо яаж хувааж болохоор энэ хамгийн бага сегмент нь юу вэ? Тэр болгоноор нь ерөнхийдөө нэгдсэн мэдээллийн санд маань бүх төрлийн мэдээллүүд болоороо явж байгаа. Дээрээс нь за агуулгын бүртгэл байна, объектуудын бүртгэл байна. Ер нь үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн бүртгэл мэдээллүүд бол манай мэдээллийн сан дээр бол хадгалагдсан явдаг. За дээрээс нь бид нар болохоор сар болгон шинэ орон сууцны мэдээллийг шинжилж гин, хаусны мэдээллийг шинжилж гин, офис худалдаа үйлчилгээ, газар хашаа байшин гэдэг энэ бүх хөрөнгүүдээ бид нар сар болгон апдейтлж явдаг гэсэн үг. За жишээлбэл одоо 2021 оны 4-р сард яармагт хэрэгжиж байгаа ямар одоо шинээр төслүүд нэмэгдэж гин, ямар үнэтэй захиалга авч эхэлж гин, ашиглалтанд орох хугацаа нь хизээ орохоор байна, ямар компани барьж байгаа, интерьер одоо зураг төслийн компани ямар байна те. Өрөөний сонголтууд нь хэдээс хэд орчим метр квадраттай өрөөний сонголтууд байна. За төлбөрийн нөхцөл нь ямар байна гэх мэтчлэн тухайн одоо үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдэж болохоор одоо ямархуу зүйлүүдээ одоо бид нэр бүгдийн ерөнхийдөө нэгдсэн мэдээллийн сан дээрээ бүртгэж авдаг гэсэн үг. Тэгэхээр маш их хөгжлийн сан үүссэн байгаа юм шүү дээ. 2013 оноос хойш одоо жишээлбэл за 2013 онд орсон нарны орооллын байр гэхэд жишээлбэл тухайн үед те 2013 оны 4-р сард гэхэд 56 м квадраттай 2 өрөө байран дээрээ ямар төлбөрийн нөхцөл санал болгож исэн байна, хэдэн төгрөгөөр одоо метр квадратын захиалга авч эхэлж исэн байна те. За одоо шинээр нэмэгдэж байгаа төслүүд маань нарны ороолын хамгийн сүүлийн ээлжийн барилгууд 2021 оны байдлаар ер нь ямар үнэтэй захиалга авч ийн. За 2013 онд бүртгэгдсэн байрнаас 2021 онд одоо бүртгэгдсэн байрнуудын метр квадратын ялгаа гэдэг ч юм уу те өрөөний сонголтууд яаж өөрчлөгдөж ийн, төлбөрийн нөхцөл нь яаж өөрчлөгдөж ийн гэх мэтчлэнгээр ерөнхийдөө бид нөгөө өмнөх дата базаасаа мэдээлэл авч анализ хийх бүрэн боломжтой. Ер нь бол одоо яг тухайн хэрэглэгч юу хүсэн, төсөл хэрэгжүүлэгчд маань юу хүсэн тэр бүх мэдээллийг нэгдсэн мэдээллийн сангаасаа гаргах боломжтой байдیں۔ За жишээлбэл ерөнхийдөө барилгын төсөл хэрэгжүүлэгчид ер нь хамгийн их бас авдаг мэдээлэл нь гэх юм бол жишээлбэл ер нь одоо нэг 100 айлын төсөл хэрэгжүүлээ гэхэд дундаж максимум одоо дундаж
хугацаа нь ер нь хэдэн жилийн хугацаанд яг энэ байрыг борлуулд юм бэ те? Ер нь сардаа хичнээн орон сууцыг борлуулдаг гих мэтчлийн энэ мэдээллүүдийг ер нь их харахыг хүсдэг л те. Тэгэхээр энэ бүх төрлийн мэдээллүүд бол биднэрт хангалттай. Дээрээс нь бид нар ерөнхийдөө яг энэ дээр боловсруулалт хийгээд, анализ хийгээд ямар ч байдлаар ер нь бол судалгааныхаа үр дүнг гарах боломжтой ийм давуу талтай мэдээллийн сан байгаа. Тэгэхээр нэлээд урт хугацааны тэгээд их ажил орсон. Тэгээ бас нэлээд эмгэгцэгцтэй мэдээллийн сан үүссэн гэж бол харагдаж байна. Тэгвэл хоёулаа танай компанийн хувьд ингээ мэдээллийн сангаа бүрдүүлэхдээ ер нь яаж ажиллаж байна? Одоо ингээд ер нь танай зорилго бол ингээд энэ салбарын өгөгдлийн санг ингээд бүрдүүлээд тэгээд тэрийгээ бүр ингээд дутуугийн нөхөөд бүр нөгөө 1950-60-аад нас эхлээд хүртэл байгаа юм шүү дээ. Орон сууцны фондны мэдээлэл. Тэгэхээр ингээд бүрдүүлээ явна гэдэг бол энэ салбарт оролцож байгаа маш олон оролцогч талуудаа хамтран ажиллах хэрэг гардаг байна. Тэгээд ер нь өгөгдлөө ер нь яаж цуглуулж байгаа вэ? За ингэсэн бидэд ерөнхийдөө яг нөгөө 2013 оноос нэгдсэн мэдээллийн сангаа үүсгэх гээд 2013 оноос өмнө ашиглалтанд орсон одоо байруудыг, объектуудыг, офис судалгаа үйлчилгээний мэдээллүүдийг бүртгэх гээд нэлээд хугацаа, хүч хөдөлмөр ерөнхийдөө зарцуулсан л та. Яг энэ мэдээллийг одоо юу гэх юм Улаанбаатар хотын хэмжээнд ч юм уу Монгол улсын хэмжээнд яг ингээд ийм бүртгэлтэй ийм мэдээллийн систем байхгүй. Жишээлбэл одоо бидэд орон сууцны мэдээллүүдийг болвол энэ сүүхүүдтэй хамтарч ажиллах гэдэг ч юм уу те. Одоо яг энэ орон сууцыг одоо яг нэгдсэн тийм байдлаар бүртгэсэн ямар систем, ямар байгууллага байна. Бид нэр тэрнтэй бүгднтэй нь одоо ингээд тулж ажилласан гэсэн үг. Жишээлбэл одоо барилгын хөгжлийн төв гэдэг ч юм уу те, барилгын хөгжлийн төв дээр тухайн сарда ашиглалтанд орсон, улсын комисс хүлээж авсан үйл хөдлөх хөрөнгүүдийн мэдээллүүд жишээлбэл ингээд сар болгоноор байдаг. За энэ мэдээллүүдийг бид нэр ингээд яаж ашиглах боломжтой. За яг үнэхээр энэ яг 100 айлын орон сууц муу юм уу те 1965 онд ашиглалтанд орсон яг ямар компани байсан гэдэг одоо бид нэр тэр мэдээллүүдийг яг ингэж бүрдүүлээд үнэн зөв байлгахын тулд энэ дээр бас нэлээд хугацаа хамарсан. За тэгээд энэ мэдээллүүдээ бид нэр бүгдийг одоо ингээд бүрдүүлээд 2013 оноос хойш бол яг ингээд өөрсдөө бүртгээд сар болгон бид нэр Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтанд орж байгаа, хөдөө орон нутгийн хэмжээнд ашиглалтанд орж байгаа яг хичнээн барилга байна. За тэр нь ерөнхийдөө хизээ яригдж эхлээд хизээ ашиглалтанд орох юм. За ер нь захиалга авах хугацаа нь яг хизээ хүртэл авах юм гэдэг ч юм уу тийм. Энэ бүх мэдээллүүдээ ерөнхийдөө 2013 оноос хойш бол бид нэр яг Тэглэг зууч компани өөрсдөө бүртгээд сар болгон апдейтлаад ингээ явсан гэсэн үг. Манай дээр одоо яг ингээ судалгааны баг сар болгон тогтмол ажилладаг судалгааны баг байна л да. Энэ хүмүүс маань одоо жишээлбэл 10 дугаар хорооллын тэнд нэг барилга баригдаад карка зоригдоод эхэлж илээ гэдэг ч юм уу тийм ингээ биетэйгээ мэдээлэл хуваалцаа. За энэ одоо яг ямар компани ямар төсөл байна, яг юу баригдаж ингээ бид нар одоо нийслэлийн хот төлөвлөлтийн нөгөө газар руу хандна яг ямар компани ямар барилгын те. За дээрэс нь бид нэр тухайн газар зөвшөөрөл олгосон байна уу? Яг ямар зориулттай зөвшөөрөл олгосон байна гэх мэтчлэн ерөнхийдөө яг мэдээлэл авах одоо сууг юу л бид нэр бүх төрлийн сувгуудаар мэдээлэл авдаг. Сүүлийн жилүүдэд бол хөвчлээ ялангуяа энэ сошиал тал руугаа ер нь орон сууцны мэдээлч юм те ер нь үйл хөдлөлийн мэдээлэлүүд илүү дэлгэрэнгүй бас ордог болсон байна л та. Байршлаа зоогоод, үнэ зоогоод гэдэг ч юм те бүх төрлийн мэдээллүүдээ бол яг энэ сошиал дээр тавьсан вебсайт дээр тавьсан илүү бас сүүлийн жилүүдэд бол яг нөгөө мэдээлэл цуглуулахад илүү амар хэлбэр болж байгаа гэх юм уу? Ер нь тэр тал руугаа арай хэлбэр байгаа. За тэгвэл штэ одоо чинь ингээ шинэ орон сууцны хувьд л харцсангуй нөгөө юу ах л та мэдээлүүд нь ингээд нөгөө нэг шинээр худалдаж байгаа учраас ингээ мэдээллүүдэд илгээд тавьчихдаг. Тэгэхээр та нар ингээд одоо жишээ нь барилгын компаниуд ч юм уу борлуулалтын компаниуд одоо та нарт ингээ шууд мэдээгээ өгдөг ч юм уу ингээ тогтмол мэдээллүүдэд хүргэдэг ч юм уу тийм нөгөө нэг хамтын ажиллагаа байдаг уу? Тэр тал дээр бол яг бидэд нөгөө төсөл хэрэгжүүлэгчтэй 100% бол одоогийн байдлаар бол хамтарч ажиллаж чадахгүй байна. Гэхдээ нөгөө үйл хөдлөх хөрөнгө зуучлалын холбоо гэдэг байгаа манай холбоо. За холбоогоороо дамжуулж бас мэдээллүүдийг авж ийн.
За барилгын хөгжлийн төвөөс бид нэр бас харуулах мэдээллүүд авч байна. Улсын бүртгэлийн газраас мэдээллүүд авч байна. За хот байгуулалт хөгжлийн газартаа бас хамтарч мэдээллүүд авч байгаа. За дээрэс нь манайх чи нөгөө шинэ байр гээд бас сайт байгаа. Тэнхлэг зуучийн доор бидэг шинэ байр гээ сайттай байгаа. За энэ сайтн дээрээ бид нар болохоор ерөөдөө шинээр хэрэгжиж байгаа төслүүдтэй хамтарч ажилладаг. За манай сайтн дээр мэдээлэл тавиад тэгээ бидэд эргүүлээд нөгөө тухайн төсөл хэрэгжүүлэгчдээс мэдээлэл авдаг гэдэг ч юм уу те. Бас тийм харилцаатай ажиллаж байгаа. За дээрэс нь бид нар улиралтаа ерөөдөө нэг удаа Улаанбаатар хотын хэмжээнд бүтэн тойрч багаараа бүтэн тойрч судалгаа хийдэг. Тэр нь ямар учиртай гэдэм бэ гэхээр бид нар яг нөгөө газар дээр нь очиод тухайн төслийн талаар мэдээлэл авдаг. За энэ нь болохоор Тэнхлэг зууч гэдэг компаниас явж байгаа гэдэг талаар чи мэдээлэл авна. За үгүй маа гэхэд бид нар бүр өөрсдөө нөгөө нэг орон сууц худалдаж авах гэж байгаа худалдаа авагчийн үүднээс ч гэсэн мэдээлэл авна. Янз бүр айгүй зөрүүтэй мэдээлэлд гардаг байхгүй. Одоо жишээлбэл ингээд бид нар Тэнхлэг зууч компаниас мэдээлэл авах гэсэн юм аа гэхэд ер нь бол энэ төсөл хэрэгжүүлэгчд маань зарим нь нээлттэй, зарим нь мэдээлэл айгуу тийм бүрхэг нууцалдаг. За тэгээд эсрэгээр ингээ худалдаа авагч болоод очихоор нэг өөр мэдээлэл өгдөг те бид нарт. Жишээлбэл үн төлбөрийн нөхцөл дээр та ингээд энэ байрыг худалдаж авах юм бол бид нар ингээ 100% нөхцөл санал болгох юм бол квадратын үнэ нь ийм байна гэдэг ч юм уу те. Ер нь нэг тэр тал руугаа ер нь барилгын компаниуд маань мэдээлэлээ ер нь одоо юу гэх юм ил тод байлгах үүднээс ч юм уу ялангуяа нэг юм бизнес өндөр зэрэглэлийн төслүүдийн хувьд бол ер нь нийтэд мэдээлэл нь илүү юу гэдэг жоохон тутмаг байдаг. Заавал нөгөө нэг тухайн төсөл хэрэгжүүлэгчдээр очиж уулзж ээж, барилга дээр очиж уулзж ээж, тэ одоо ингээд царайгаа харж ээж гэдэг ч юм уу те. Нөгөө тухайн төсөл хэрэгжүүлэгчд маань биднэрт илүү төслийнхаа мэдээллийг илүү дэлгэрэнгүй өгнө гэдэг ч юм уу те. Тэр тал дээр бол бид нэр одоо яаж л мэдээлэл авч болохоор байна. Бүх төрлийн л одоо аргаар мэдээлэл цуглуулж байна да. Маш сонирхолтой ажил явагддаг юм байна. Тэгээд нөгөө нэг айгүй их нөгөө зарууд байдаг шүү дээ. Сонин болон сошиалын зарууд их явагддаг хаа. Тэдгээрийг бас бүгдийг шүүдэг бах тий. Тийм манайх бол одоо яг бас нөгөө шуурхай зартай холбоотой байдаг л та. Ерөнхийдөө нөгөө шуурхай зар дээр бас нөгөө шинээр хэрэгжиж байгаа төслүүдийн мэдээллүүд бас орно. Хоёр дахь зах зээл дээр хэрэгжиж байгаа төслүүдийн мэдээллүүд бас орно. Тэгэхээр бид нар бас нөгөө сошиал дээрээс бас яг 100% мэдээлэл авах нэгөр, уцаар ярих нэгөр, бичлэн очиод уулзахад нэгөр өгдөө. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө яг сошиалоос үндсэн мэдээллүүдээ аваад тэгээд эргүүлээд нөгөө лавлах мэдээллүүдээ асууж эхэлнэ гэсэн үг. Нөгөө борлуулагчтай уцаар ярьж жишээлбэл одоо би 100% төлбөрөө төлвөл ямар үнэтэй авах уу? Бартер оролцуулах юм бол ер нь ямар үнэтэй авах уу? Би ингээ миний төлбөрийн нөхцөл ийм байна. За тэгээд дээрэс нь одоо би урьдчилгаа тэдэн хувиа авах юм бол танаа төлбөр ер нь яаж шимдрах уу гэдэг ч юм уу те. Жишээлбэл нарийн мэдээллүүдийг бол ерөнхийдөө яг борлуулагчтай, төсөл хэрэгжүүлэгчтэй яг биечлэн уулзаж юм уцаар ярьж ижил мэдээлэл авдаг. Тэрнээс ч одоо жишээлбэл манайх ч бас барилгын материалын чиглэлээр илүү бас судалгаа хийдэг. За тэрэн дээр жишээлбэл яг тухайн орон сууцны айл хоорондын гэхээс илүү нөгөө байр хоорондын тусгаарлах хаана жишээлбэл яг ямар материалаар хийгдсэн блокийн эзлэлтэй байгаа мó, гипс байгаа мó гэдэг ч юм уу те. Тэр чиглэлийн мэдээллийг зарим борлуулалтынхан маань бас энэ тал дээр бас мэдээлэл тутмаг гэдэг. Тэгэхээр бидэд яг нөгөө өөрсдөө очиж уулзаач ч юм уу уцаар ярьж ээж нарийн мэдээллүүдийг илүү дэлгэрэнгүй авах шаардлагатай. Нэг төслийн мэдээллийг биднэрт бүртгэхийн тулд одоо 2-3 хоногийн ажил болдог ч юм уу заримдаа тий. Ийм болж яж яг нөгөө нэг бүрэн мэдээлэл маань гүйцэж бид нар мэдээллийн сандаа танад ер нь судалгааны багт ер нь хичнээн хүн ажиллаж байна вэ? За манад бол яг одоо үндсэн тогтмол сар болгон яг энэ үйл хөдлөх хөрөнгөний судалгаан дээр бол 6 хүн байна. За тогтмол бусаар гэдэг ч юм уу те гэрээтээр ажилдаг нэг 15 орчим судлаач байгаа. Тогтмол яг 6 хүн л ажиллаж байгаа. За ер нь одоо та яг өөрсдөө ингэж цуглуулахаас гадна нөгөө нэг босоод эзүүлэлттэй танай өрсөлдөгч компаниудаас тодорхой мэдээллүүдийг цуглуулад явдаг байх л та. Тэр компаниудтайгаа мэдээлэл солилцох ч юм уу тиймэрхүү зүйл байдаг болов ер нь босод
компаниуд чинь энэ өгдөл цуглуулах тал дээр хэр ажилладаг гэж харагддаг вэ? За яг би ерөнхийдөө яг одоогийн байдлаар ч юм уу бусад компаниудаа өөрсдийнхээ датаг ингээд яг нэгтгээд ч юм уу тийм хооронд нь чек хийгээд ч юм уу яг тэгж ажилласан тийм тохиолдол бол одоохондоо алга байна. Одоо манад дээр чинь бол ерөнхийдөө ингэж явдаг байхгүй юу? 2014 онд ашиглалтанд орсон байр байна. Одоо жишээ аваад хэлэхэд 2014 онд ашиглалтанд орсон 125 айлын орон сууц 3 блок нийтдээ 375 орчим айлын орон сууц гэсэн үг. Тухайн үед одоо 2014 онд ашиглалтанд орсон. За одоо болтол 2021 оны 4-р сарын байдлаар гэхэд борлуулалтанд дуусаагүй явж байгаа жишээний тийм. За нэг блок байран дээр нэг одоо 2 байр үлдсэн, нөгөө 2 дээр нэг 3 байр үлдсэн гэдэг ч юм уу тийм. Ийм асуудлууд гардیں۔ Энийг одоо бид нэр ерөнхийдөө яг нөгөө хүн амьдраагүй хоёр дахь зах зээл рүү шилжээгүй учраас бид нэр шинэ орон сууц гэж яддаг байхгүй юу? Яг энэ ангиллын хувьд тэгэхээр нөгөө нэг 2014 онд ашиглалтанд орсон байр маань одоо болтол одоо манай дээр шинэ орон сууцсан дээр явж ах жишээний ийм байдیں۔ Тэгэхээр нөгөө нэг бусад одоо барилгын компаниуд ч юм уу бусад одоо байгууллагууд маань болохоор яг нөгөө тухайн сарда шинээр захиалга авч байгаа шинэ орон сууцнуудыг л зөвхөн бүртгээ тухайн орон сууцнаасаа зөвхөн дундаж үн гаргадаг ч юм уу тий. Тэгэхээр нөгөө бидний дата маань бас нөгөө жоохон нийлж өгөхгүй тэр тал дээр жоохон дутагдaltaй байдیں۔ Нөгөө өөрөөсөө яаж байгаа учраас аргачлалын хувьд зөрүүтэй байгаад байна. Аргачлалын хувьд зөрүүтэй байгаа тийм тохиолдлууд бол ерөөхдөө байдیں۔ Ер нь бол одоо бусад яг уу барилгын компаниудын хувьд ч юм уу тий яг тодорхой тийм шинэ орон сууцны хувьд бол дата бүрдүүлсэн гэхэд бол яг бас нөгөө манай датаны одоо чанарт гэдэг ч юм уу тий тэр тал руу хүрэх тал руугаа арай юу яахгүй хаа гүйцэгдэхгүй байхаа гэж бодож байна. За одоо яг нөгөө зуучлагч тал руугаа илүү явж байгаа Remax гэдэг ч юм уу тий бусад зуучлагын компаниуд бол нөгөө хоёр дахь зах зээлийн одоо өгөгдлүүд маш их байгаа гэсэн үг. Тухайн одоо брокер офис руу хандсан нөгөө байр заруулах гэж байгаа, байраа түрээслүүлэх гэж байгаа зуучлагч нарын маань одоо лист мэдээллүүд бол нэлээд их цар хүрээг хамарсан тий. Тэр тал руугаа ер нь хуучин орон сууц офис тал руугаа илүү датаны мэдээллүүд бол байгаа. Тийм анзаарч яхад Remax-ийн бас нэлээд тоонууд гаргаад яваад байдаг юм шиг санагдчихсан. Тийм. Тэгээд яг бас нөгөө одоо энэ сайтууд байл да. Одоо жишээлбэл энэ үнгүү цэг юм ээ гээл сайт маань бол бас асар их дататай болчлоо шүү дээ тий. Үйл хөдлөх хөрөнгийн одоо зуучлал худалдаа, түрээс за тэгээд дээрэс нөгөө амны орон сууц, объект, офис гэдэг ч юм уу тий. Яг тэр чиглэрийн нөгөө нэг анхдагч тухайн одоо хэрэглэгч маань яг байраа анхны үн нь яг хэдэд зарах гэж байгаа 100 сая тий. 100 сая гэдэг нөгөө анхны зарласан үн маань үнгүү цэг юм ээ гэдэг сайт дээр илүү одоо байгаа хгүй юу. Жишээлбэл одоо 100 сая төгрөгөөр зарна гэд оруулсан зар маань яг тухайн нөгөө нэг хоёр дахь зах зээлийн эзэндээ очихдоо 97 сая ч юм уу 95 сая болж яг зарагдсан гэдэг үнэн нь одоо улсын бүртгэл дээр байдаг гэдэг ч юм уу тийм. Ийм ерөнхийдөө яг нэг юм яг бүр нэгдсэн нэг системээр явж байгаа яг тийм үйл хөдлөх хөрөнгийн яг тийм систем гэж бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд ч юм уу Монгол улсын хэмжээнд байхгүй. За үнгүү цэгийн мен дээр ийм мэдээлэл ах улсын бүртгэл дээр ийм мэдээлэл байх жишээ гэдэг ч юм уу те. Энэ мэдээллүүдийг хооронд нь нэгтгээд ингээд нэг мэдээллийн бааз үүсгэх юм бол бас илүү боломжтой л да. Гэхдээ одоо тэр зүйл маань бас арай болохгүй цаг хугацааны хувьд ч гэсэн те ер нь асуудалтай болов гэж бодож байна. Төрийн нэрийн нөгөө нэг бусад газраас гиснээс энэ төрийн байгууллагуудаас таад одоо ер нь таад гэлтгүй хэрэглэгч нар энэ үйл хөдлөх хөрөнгөний салбартай холбоотой мэдээлэл авъя гэвэл хэр нээлттэй байд юм болоо. Одоо яам нь байгаа тий өөр саяны улсын бүртгэл байна. Төшөө чинь ямар юмнууд байдаг вүлээ.
барилгын хөгжлийн төв гээд байна те, нийслэлийн зураг төслийн хүрээлэн гээд ер нь бол манайх бас 2013 оноос шинэ орон сууцны үнийн индекс, хууч орон сууцны үнийн индекс гэж тооцоод ер нь Монгол банктай 2013 оноос хойш ер нь хамтын ажиллагаатай байгаа. За энэ нь болохоор бид нэр ер нь сар болгон гаргаж байгаа дундаж үн болон нийлүүлэлтийн мэдээллүүд, за шинэ хуучин орон сууцны үнийн индекс гэх мэтчлэн мэдээллүүдийг бол манайхаас ер нь төрийн байгууллагууд сар болгон тогтмол авдаг. Тэгэхээр ер нь бол яг нөгөө олон нийтэд зарлахаар байгаа тийм ерөнхий паблик руу чиглэсэн мэдээллүүдийг бол манайхаас бол бүрэн авах боломжтой. Хувь хүн ч гэсэн утсаар холбогдоод ч юм уу шинэ орон сууцны дундаж үнийн мэдээлэл авъя, үнийн индексийн мэдээлэл авъя гэх юм бол бидэд бол чөлөөтэй. Бидэд бол ерөнхийдөө мэдээллүүдээ гаргаал өгнө гэсэн үг. Ер нь та хэдийн өгдөл болоод судалгаануудыг ямар оролцогч талууд ямар зорилгоор хэвчлэн ашигладаг бол? За манайхаас гаргаж байгаа мэдээллүүдийг бол ер нь бол маш олон төрлийн байгууллагууд авч ашигладаг. За жишээлбэл хамгийн их түгээмэл авдаг нь бол энэ төсөл хэрэгжүүлэгчд байна. Шинэ орон сууцны төсөл, шинээр хаусны төсөл хэрэгжүүлж байгаа төсөл хэрэгжүүлэгчид нэгдүгürt хамгийн их сонирхож манай судалгааг авч байна. За дараагаар нь болохоор хөрөнгө оруулагчид байна, тийм. Ерөнхийдөө зах зээлээ мэдрэхийн тулд яг хаана ямар орон сууцны төсөл хэрэгжүүлэл илүү боломжтой юм гэдэг чиглэл рүү хөрөнгө оруулагчид авч байна. За дээрэс нь архитекторын зураг төслийн компаниуд, төслийн байгууллагууд авч байгаа гэсэн үг. За дээрэс нь одоо барилгын ийм одоо шатны одоо үе шатаар ингээд ажил гүйцэтгэж байгаа байгууллагууд жишээлбэл одоо цахилгааны одоо утас нийлүүлдэг компаниуд гэдэг ч юм уу те. Дээрэс нь одоо яг энэ цахилгааны гэрэл нийлүүлдэг компаниуд гэдэг ч юм уу те. Цонхны вакуум цонхны компаниуд гэдэг ч юм уу те. Ингээ яг тухайн орон сууцнд хэрэгцээтэй байдаг тэр чиглэлийн компаниуд бол илүү авч ийн. За дээрэс нь барилгын материал ханган нийлүүлэгчид бас сүүлийн жилүүдэд бол илүү их авч байгаа. За тэгээ тавилга, ус цэвэршүүлэгч компани гэдэг ч юм уу те. Энэ компаниуд авч ийн. За дээрэс нь IPTV интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаас илүү их авч байгаа. За дээрэс нь нэмээд ер нь бол үйл хөдлөх хөрөнгө зуучийн компаниуд, төслийн борлуулалтны албанууд, за дээрэс нь бас нөгөө банкны үнэлгээ хийхэд одоо ашигладаг тэр чиглэлийн хүмүүс бас илүү их авч ийн л да. Сүүлийн жилүүдэд бол ялангуяа банк ус санхүүгийн байгууллагууд л манай шинэ орон сууцны төсөлтэй холбоотой хуучин орон сууц, офис, газар хашаа, байшин гэх мэтчлэн ерөнхийдөө холбоотой үйл хөдлөх хөрөнгийн мэдээллүүдийг бол илүү их авч байгаа. Ер нь бол энэ компаниуд илүү их авч ийн да манай үйл хөдлөх хөрөнгийн судалгааг. За тэгвэл хоёлаа нөгөө нэг судалгаануудыгаа нэг дуртаад өгчээ те. Яг ямар судалгаа нэртэй, ямар агуулгатай судалгаа. За тэгээ манайх ч бол ерөнхийдөө сар болгон тогтмол шинэ орон сууцны судалгаа, хуучин орон сууцны судалгаа, энэ нь болохоор 2 дахь зах зээлийн судалгаа. Жишээлбэл одоо Баянгол дүүргийн 3-4-р хороолт хуучны өгсөрмөл 9 давхрын байрууд 2 өрөө байр ямар үнэтэй үн өссөн байна уу, буурсан байна уу гэх мэтчлэн. За дээрэс нь хаусны судалгаа сар болгон хийгдэж байна. За офисын дүүргэлт, түрээсийн дундаж үнийн мэдээллүүд, офисууд бол зэрэглэлээрээ гарч байна. За дээрэс нь газар хашаа, байшин, үйлчилгээтэй орон сууц те. Энэ төрлийн мэдээллүүд бол бүгдээрээ манай дээр сар болгон тогтмол гарч байгаа. За дээрэс нь энэ мэдээллүүдээ бид нэр базаад улиралдаа бас нэг судалгаа гарч байгаа гэсэн үг. Одоо манай 2021 оны 1-р улирлын байдлаар бол үйл хөдлөх хөрөнгийн судалгаа маань бол бэлэн болсон байна. 1-р улирлын тайлангууд. За 4-р сарын бас нөгөө сарын тайлангууд маань бэлэн болсон байгаа. За дээрэс нь одоо бид нэг ийм тогтмол гаргадаг судалгаанаасаа гадна ер нь ийм захиалгах судалгаанууд бас хийдэг. Нөгөө дээр түрүүн дурдсан төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал ханган нийлүүлэгчид гэх мэтчлэн эдгээр байгууллагатай зориулаад захиалгаар судалгаа хийдэг. За энэ нь жишээлбэл одоо нөгөө өсөлтөгчөө мэдрэхийн тулд, байршлаа мэдрэхийн тулд, хэрэглэгчээ мэдрэхийн тулд тий яг ер нь бид нэр ямар сегментийн хүмүүст зориулсан ямар зэрэглэлийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ? Тэ энэ тал руугаа илүү их нөгөө сүүлийн үедээ бол яг хөрөнгө оруулагчид барилгын төсөл хэрэгжүүлэгчид илүү судалгаа хийдэг болсон байна л да.
илүү нөгөө судалгаан дээр суурилж бас нөгөө төслөө хэрэгжүүлнэ гэдэг ч юм уу те энэ тал дээр илүү их ажилтдаг болсон байна. Бид нар бол ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бас яг энэ өрсөлдөгчийн судалгаа, байгалийн судалгаа, хэрэглэгчийн судалгааг бас илүү хийж байна. Сүүлд манайх бол 2021 оны 1-р сард бол бас хийгээд дууссан байгаа. Хэрэглэгчийн судалгааг. Тий. За тэгэхээр юу юм биш тээ одоо судалгаа нь хэвлэмэллэр байгаа юу эсвэл нөгөө нэг юугаар цахимаар байдаг лөө? Манайх бол ер нь яг нөгөө өмнө нь тэнхлэг зууч гэдэг үйл хөдлөх хөрөнгийн сэтгүүл хэвлэгдэн гардаг байсан. За. Тэгээд одоо нөгөө сэтгүүл маань 2016 оноос хойш хэвлэгдэхээ болоод бид нэр ер нь дандаа их хөвчлэн софтвер мэдээллүүдэ гаргадаг болсон. За эхлээд бид нэр яг нөгөө нэг Word дээр бид нэг юм тайлангаа бичдэг байлаа л да. Эхлээд 2013 оноос нэг юм Word дээр тайлангаа бичдэг болоод за сүүлдээ нөгөө нэг үйл хөдлөх хөрөнгийн мэдээллүүд чи илүү нөгөө анализ хийдэг өсөлт бууралт илүү харуулдаг учраас ер нь графикууд, инфографик чартууд ер нь их ашиглагддаг болсон. Тэгээ бидэд яг сүүлдээ ярилцж агаад PowerPoint дээр презентацийн байдлаар тайлангаа танилцуулж байгаа. За нэг тайлан гэхэд бол жишээлбэл нэг сарын тайлан маань бол нэг юм 70-80 слайд гарах жишээ тий. За улирлын тайлан маань бол нэг 200 орчим слайд гарч байгаа, хөрөнгө болгонд ороо гарч байгаа гэсэн үг тий. Ингэж гарч ийн. За захиалгах судалгаа маань нөгөө судалгааны маань цар хүрээгээс хамаарат бүр 500 хуудас ч юм уу тий 300-400 хуудас болох жишээ нэ тий. Тэр чиглэлийн мэдээлүүд илүү орж байгаа л да. За тэгээд ерөнхийдөө бол яг хуу манай ингээд шинэ орон сууцны судалгаа гэж тэгнэ штэ тий. Тэгэхээр нөгөө хүмүүс маань яг шинэ орон сууцны зөвхөн нэг юм дундаж үн байдаг гэж ойлгоод идэг хэвгүй юу. Тэгэхээр бид нар ер нь бол одоо жишээлбэл за шинэ орон сууцны судалгаа гэхэд бол бид нар маш олон төрлийн судалгаануудыг бол хамарсан байдیں۔ За Улаанбаатар хотын хэмжээнд жишээлбэл нийтдээ яг энэ одоо 2021 оны 4-р сарын байдлаар яг хичнээн төслийн хідэн айлын орон сууц хэрэгжээд байгаа юм тий. Үүнээс одоо ер нь ашиглалтанд орсон орон сууц нь хэд байгаа. За 2022 онд ашиглалтанд орох нь хэд байгаа. За ашиглалтанд орсон орон сууцны хувьд үн хэд байна. Ашиглалтанд ороогүй захиалга авж байгаа орон сууцны хувьд үн юм байна гэдэг ч юм уу тий. За ашиглалтанд орсон орон сууцнуудын хувьд яг худалдаа авагчдад ийм төлбөрийн нөхцөл санал болгож байна. За ашиглалтанд ороогүй байрны хувьд яг ийм төлбөрийн нөхцлүүд санал болгож байна тий. Гэх мэтчлэн ер нь мэдээллүүдийг оруулж байгаа. За дээрэс нь манайх ч нөгөө нэг шинэ орон сууц хаусан дээр нэг зэрэглэл гэж байдیں۔ За тэр зэрэглэл нь ямар учиртай юм бэ гэхээр за орон сууцн дээр гэхэд жишээлбэл стандарт зэрэглэл, дундад зэрэглэл, бизнес зэрэглэл, өндөр зэрэглэл гэдэг ингээд ийм дөрвөн зэрэглэлд ангилтын орон сууц хаусаа. За стандарт зэрэглэл гэдэг маань болохоор үнийн хувьд ийм, за дээрэс нь орчны хувьд ийм, байршлын хувьд ийм гэдэг ч юм уу те. Бидэд ерөнхийдөө нөгөө төслөө бас зэрэглэл ангиллахын тулд ийм тодорхой коэффициентууд өгөөд жишээлбэл хүүхдийн тоглоомын талбай нь нийт айлынхаа хүүхдэд одоо хүрэлцээтэй байна уугүй гэдэг ч юм уу те. Тэр чиглэл рүүгээ ингээ коэффициентууд өгөөд тухайн орон сууц яг нийтдээ 100 онооноос ч юм уу те хэдэн оноо авч ийн гэдгээс нь хамаарат бид нэр зэрэглэлт ангилтын. Тэгэхээр одоо стандарт зэрэглэлийн орон сууцны дундаж үний юм байна. Өндөр зэрэглэлийн орон сууцны дундаж үний юм байна гэдэг ч юм уу те. Энэ хоёр одоо орон сууцны хоорондох одоо юу гэх хэлбэлцэл нь зааг ялгаа нь ийм байна. За яагаад ийм ялгаатай байгаа? Энэ нь одоо байршлаас хамаарат нөгөө барилгын материал тоноглол юу гэдэг нь те. Тэр бүх зүйлээс хамаарат өөрөө нөө яг ямар учиртай гэдэг талын бид нар ерөнхийдөө шинэ орон сууцны хувьд энэ бол илүү дэлгэрэнгүй мэдээлэлүүд сар болгон гардаг. Хаусны хувьд ч гэсэн муу адил ерөнхийдөө яг энэ төрлийн мэдээлэлүүд бүгдээрээ ороод явж байгаа гэсэн үг. Тайлангуудыг авахаас гадна одоо жишээ нь яг нэг тухайн хугацаанд одоо надад энэ сүүлийн 10 жилийн зөвхөн одоо энэ хуучин орон сууцны одоо үн хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тодорхой ингээд нөгөө нэг өгөгдлөөс хонгоод тэгээд авах тэгж ашиглах боломж байдаг уу? Боломжтой гэсэн үг тийм. Одоо жишээлбэл 2016 оны 1-р сараас 2016 оны 11-р сар гэхэд нарны хорооллын 13 давхрын 56.6 м2-тай баруун харсан цонхтой орон сууцны түрээсийн үн
жишээлбэл тухайн үед хэд байсан байна те. Худалдах үнэ нь тухайн үед хэд байсан байна. Үнэ нь яаж өссөн байна. Үн өсөхөд юу нөлөөсөн байна гэдэг ч юм уу те. Тэр чиглэлийн бүх мэдээлэлд манахаас гарах боломжтой. Тухайн төсөл хэрэгжүүлэгчид нөгөө хэрэглэгчид маань өөрсдөө яг ямар мэдээлэл авахыг хүсэж байна. Тэр болгоноор нь бид нэр анализ хийгээд гаргаад өгөх юм бол боломжтой байдیں۔ Тэгэхээр бүр айгүй гоё хэлбэр болчихж байгаа юм байна шүү дээ. Тий. Бид нар бол ерөнхийдөө яг нөгөө тухайн хэрэглэгч маань одоо жишээлбэл нэг шинэ орон сууц худалдаа авах гад сонирхож байгаа нэг өөрөх байлаа гэж бодъё л да тий. Тэгэхээр нөгөө тухайн хүмүүс маань хаана ямар орон сууц хэдэн төгрөгийн үнэтэй хэрэгжиж байгаа гэх мэдээллээ ер нь сошиалоос лавнуу гэхээс өөр байдаг байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бид нар бас хамтарч ажиллаад ерөнхийдөө үн хөлс гэхгүйгээр тухайн манай офис дээр хурж ирж уулзаад ч юм уу аль эсвэл утсаар холбогдоод за би Ярмагт сая 500-аас 2 сая орчим төгрөгөнд байр худалдаж авах гэж байгаамаа. Гэхдээ тийм төлбөрийн нөхцөл санал болгож байгаа орон сууцыг би ер нь сонирхож байгаа юм. Гээд манайхан ингээ холбогдох юм бол бидэд нөгөө датанаас шүүгээд энэ мэдээллийг олвол хэлхийд бүрэн боломжтой байдیں۔ Заавал нөгөө тухайн хүн маань одоо юу гэх юм 2016 оноос 2020 оны хооронд ашиглалтанд орсон орон сууцны дата мэдээллийг Excel-ээр авъя гэдэг ч юм уу тий. Энэ мэдээллүүдийг ингэж авъя гэх юм бол манайхын дээр нэг жоохон үн хөтс хэлдэг. Тэрнээс иш одоо яг нөгөө тухайн байр сонирхож байгаа хүмүүс маань ерөнхийдөө хаана ямар төсөл хэрэгжиж байна, хорооллын 2 өрөө байр ямар үнэтэй гэхэд бол бид нэр нээлттэй мэдээллийг бол гаргаал хэлээд өгөх бүрэн боломжтой. Харин тийш нөгөө байр авахт чинь нөгөө харьцуулах юм айгүй ховор байгаад дээ. Тэгээд бас нөгөө нэг ингээл байр худалдаа авч байгаа хүн болгоно нөгөө нэг ингээл тайлан аваад уншаад байх бас юугүй. Тэгэхээр яг тэгээд уулзаад хэрвээ яадаг бол маш хэрэгтэй үйлчлэгээ санагдчихэв. Харин тийм манай нөгөө вебсайт руу ч юм уу хандлагатай хүмүүс пэйж рүү танах одоо ингээд ер нь ингээд танах тогтмолын мэдээллийг ингээд пэйж дээр оруулах боломжтой юу гэх тээ. Тухайн хэрэглэгч одоо яг нөгөө тухайн төсөл рүү одоо жишээлбэл гэрлүүг виста гэдэг ч юм уу те тухайн төсөл рүү ингээд яг өөр одоо хандсан тийм дотоод одоо юу гэх юм дотгошоо хандсан тийм мэдээлэл биш бол бид нэр ерөнхийдөө бол яг нөгөө Улаанбаатар хотын зах зээлийн мэдээллүүдээ бол пэйж дээрээ оруулаад явах гэдэг ч юм уу те ингээд харилцан уялдаатай явах ер нь бол бүрэн боломжтой байдیں۔ За тэгвэл өгөгдлөө ингээд та нар бол маш их ажил хийгээд тэгээд маш өргөн хүрээг хамраад ер нь хамарч болох бүхэл одоо талуудаас нь мэдээлэл аваад цуглуулт юм байна. За тэгвэл хоёлаа өгөгдлийнхаа боловсруулалт шинжилгээнийхэн талаар нэг жоохон дэлгэрүүлээд яривал дээрэс нь таны хэлсэн нөгөө нэг тооцоолол тэр нөгөө нэг зэрэглэл тогтоох тэгээд нөгөө үнийн индексүүд эдгээр гаргаж байгаа бол нэг талаасаа салбарын одоо өсөлт бууралт хандлагыг харах нөгөө талаасаа энэ үл хөрөнгийн салбарын хандлага чинь өөрөө эдийн засгийн бас нөгөө нэг дүр зураг нь болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр юм олон талын цаанаа нэм нөгөө нэг дүгнэлт шинжилгээ хийгдсэний үндсэн дээрээс олон төрлийн юм асуултанд хариулах боломжтой юм шиг харагдчихээн. Тэгэхээр шинжилгээ, дүгнэлт, өгөгдлийн боловсруулалт тал дээр нь нэг жоохон дэлгэрүүлээд яривал. За тэгээд манайх нөгөө 2013 оноос хойш ашиглаж байгаа орон сууцны нэгдсэн мэдээллийн сан маань болохоор бидний нөгөө нэг үсээд байгаа үр дүнг нэг 60-70% тал боловсруулж чаддаг байхгүй юу? Яг тийм нөгөө бүр амар ингээд ажлыг хөнгөвчилсөн яг тийм төгс програм биш. Гэхдээ энэ програмаа бидэд ерөөдөө вебэд суурилсан байдлаар шинжилээд яг энэ 2020 оны 6 сарын сүүлчээс ер нь ашиглаж эхэлж байгаа илүү одоо боловсронгуй болж байгаа гэсэн үг. За тэгээд бид нар одоо яг энэ хуучин програм дээр ажиллаж байгаа учраас нэг 60-70% нь боловсруулагдаа гараад ирнэ. За энэ мэдээлэлээ бид нар Excel програм хөрвүүлж аваад за Excel програм дээр бид нар бүгдээ ерөнхийдөө бол мэдээллүүд дээр бүгдэн дээр нь кодлцсон байдаг. Кодлоод томьёо очсон байдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг ямар нэгэн гар ажиллагаа ч юм уу тийм одоо ингээ 2 сая 500 мянган төгрөгийн байсан төслийг 2 сая болгоно гэдэг ч юм уу тийм зүйл байхгүйгээр ерөнхийдөө бүх эцсийн боловсруулагдж байгаа бүтээгдэхүүн маань яг Excel програм дээр гарч байгаа гэсэн үг. За энэ Excel програмаасаа бид нэр PowerPoint руу хөрвүүлээд судалгааныхаа тайлан бэлэн болгож байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол яг нөгөө нэг энгийн л нэг тийм амар бид нар бол систем ч юм уу тийм ашиглахгүйгээр зүгээр Excel програм дээр ашиглаад PowerPoint руугаа хөрвүүлээд
ингээд ерөнхийдөө явж байгаа. Гэхдээ ер нь бол ингээд нөгөө туршлага хуримтлагдсан учраас илүү автоматжуулах тиймэрхүү үйлдэлүүд хийдэг болсон баг л та тий. Тийм одоо яг нөгөө манай энэ шинээр хийгдэж байгаа орон сууцны нэгдсэн мэдээллийн сан гээд энэ мэдээллийн санг чинь бид нар одоо 2018 оноос хойш барилга хот байгуулалтын барилгын хөгжлийн төвтэй хамтарч хийж байгаа ийм програм баггүй. Тэгээд бид нар ерөнхийдөө яг нөгөө нэг ажил юу маань програм маань бас нөгөө жоохон удаашрсан. Тэгээд бид ерөнхийдөө энэ 2021 оны 6 сараас эхлээд ашиглаж эхлэх ийм төлөвлөгөөтэй байгаа. Ер нь програм маань нэг 90 орчим хувьтай орцоо. Одоо нэг тест хийх гэдэг ч юм уу те. Тэр тал дээрээ явж байгаа юм. За тэгээд ерөнхийдөө бол яг бид нар ингээд Excel дээрээсээ PowerPoint толгойд ингээд ашиглаж байгаа. За манайхын нэг шинэ орон сууцны хуучин орон сууцны үнийн индекс гэж тооцдیں۔ Сар болгон. За энэ үнийн индекс одоо жишээлбэл яг хүмүүс асуудаг л да. Үнийн индекс өсөхөөр орон сууцны үн өсөж байгаа мó гэж ойлгоод байдаг байхгүй хүмүүс. Энэ хоёр бол хоорондоо тэгтээ яг уялдаатай. Тэгтээ нөгөө аргачлалын хувьд арай өөр байдیں۔ За жишээлбэл ерөнхийдөө бол яг нөгөө шинэ орон сууцны үнийн индекс гэдэг маань болохоор тухайн одоо орон сууцны одоо үнэлгээнд нөлөөлдөг үзүүлэлтүүд шүү дээ. Жишээлбэл метр квадратын сонголт нь хэдийн, захиалга авч байгаа үнэ нь хэдийн, цонх нь хаашаа арсан. За тэгээд тухайн орон сууц өөрөө төвийн системд холбогдсон юм уу, халан хүү тустай юм уу? За лифтний тоон хэдийн те. Лифтний тооныг одоо тухайн орон сууцныхаа хүн амын ачааллыг дийлж байгаа юм уу, тоглоомын талбайтай юм уу, ногоон байгууламжтай юм уу гэх одоо маш олон үзүүлэлтүүдээр шинж чанарыг тооцож гаргадаг. Энэ болохоор hedonic regress-ийн аргаар тооцож гаргадаг ийм индекс байгаа. Орон сууцны үнийн индекс бол шинэ орон сууцны үнийн индексийг бид нар болохоор 3 аргаар гаргаж байна л да. За дундаж үн, мод үн, медиан үн гэдэг үнээр нь гаргаж байгаа гэсэн үг. За шинэ орон сууцны дундаж үн маань гэхээр за Улаанбаатар хотын хэмжээнд одоо 2021 оны 4-р сарын байдлаар нийтдээ нэг 230 орчим төслийн 470 орчим блок нэг 66 мянган орчим айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна л да. За энэ төслүүдийн ерөнхийдөө захиалга авч байгаа дундаж үн хэдийн гэдгээс хамаарат бид нэг одоо average-ийг гаргадаг гэсэн үг, дундаж үнийг гаргадаг гэсэн үг. За дээрэс нь бас нөгөө мод үн, медиан үн гэж гаргаж байгаа. Ерөнхийдөө бол яг бид нөгөө орон сууцныхаа тайлангууд дээр дундаж үнэ барай авчдیں۔ За жишээлбэл одоо 2021 оны 4-р сарын байдлаар шинэ орон сууцны дундаж үн бол нэг 2.6 саяд хүрчлээ. 2021 оны 2-3 сард бол нэг 2 сая 500 орчимтай байсан бол одоо сүүлийн 4 сард бол шинэ орон сууцны дундаж үн 2.6 саяд хүрч өрнө. Өмнөх сараас өмнөх улирлаас ер нь нэлийн өсөлттэй гарлаа л да. Зөвхөн ер нь шинэ орон сууц гэхээсээ илүү амны орон сууц хаусны хувьд за дан ялангуяа бас энэ хуучин орон сууцны дундаж үн маш их өсөлттэй гарч байна. Түрээсийн үн бас маш их өсөлттэй гарч байна. За түрээсийн үн гэхэд жишээлбэл өмнөх оноос 2020 оны 4 сарын байдлаас одоо нэг 15-аас 20 орчим хувь өссөн байх жишээ нэ. Тэгээ ер нь бол яг энэ барилгын салбартай холбоотой ер нь энэ үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үнийн хувьд бас сүүлийн нэг жил бол асар их өсөлттэй жил байлаа л да. За тэгээд яг энэ үн өсгөд юу нөлөөлвөө, яг ямар хүчин зүйлүүд нөлөөлж ийн гэдэг ингээд бид нэр судлаад үзэхэд бол бас хэд хэдэн хүчин зүйлүүд нөлөөлж ийн. За жишээлбэл шинэ орон сууцны дундаж үнэ гэхэд нийлүүлэлт нэлээ ихсэж байна. За сүүлийн жилүүдэд энэ сүүлийн 2 жилийн хугацаанд л одоо яармаг орчимд бол одоо баг шинээр хот байгуулсан хэмжээний л одоо тийм орон сууцны төслүүд асар их хэрэгжлээ шүү дээ тий. Одоо яармгийн зам маань одоо сүүлээ бүр ачаалаад илгээ байлаа. За дээрээс нь одоо тэр нөхөт рүү арцны ам руу одоо ерөөс ачаалаад илгээ байсан орон сууцны төслүүд бол ар араасаа бүр концепцийн хувьд ч адилхан, үнийн хувьд ч адилхан, төлөвлөлтийн хувьд ч адилхан тий. Яг л нэг тийм одоо нэг 13 доор хороол гэж Баян зүрхийн 13 доор хороол гэж нэг ярьдэн штэ нэг юм ямар ч зай тал байгуу тий. Одоо яг тийм болчлаа. Яармаг орчин бол ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд ингээ харахаар за ингээ бид нэг ингээ улирал болгоо нөгөө ингээ судалгаанд явдаг улирал болгоо ингээл явхад нэлийн олон төслүүд ингээ нэмэгдсэн байдаг тий. Тэр нь одоо
ерөнхийдөө нэг 20 орчим мянган айлын орон сууц шүү дээ. Хаан улд өрх яармагч чиглэл рүүгээ маш их айлын орон сууц хэрэгжиж байна. За дээрэс нь тухайн орон сууцны төслүүд бол төлбөрийн нөхцөлийг бол одоо яаж тухайн хүн төлбөр төлөх боломжтой байна. Бүх төрлийн төлбөрийн нөхцөлийг санал болгож байна. За жишээлбэл одоо хүүгүй хувь лизинг гэдэг юм сүүлийн нэг 3 жилийн хугацаанд бол гараад ирлээ те. Компани хүүгүй хувь лизинг гэж нөхцөл санал болгож байна. Баартрын нөхцлүүд санал болгож байна. Хуучин орон сууцаа барьцаанд тавиад орон сууцанд орох төлбөрийн нөхцөл санал болгож байна. За та яг өнөөдөр гэрээ хийх юм бол 100% төлбөрөө төлөх юм бол та манай төслийг сая 200, сая 500 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой гэх мэтчлэн те. Нөгөө тухайн хүнээс яаж төлбөр гарах боломжтой тэр бүх одоо төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа байхгүй шинэ орон сууцны хувьд. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нөгөө эрэлтжих вэ. Дээрээс нь худалдан авахчид маань одоо таатай төлбөрийн нөхцөл санал болгож байгаа учраас ер нь шинэ орон сууцыг худалдан авах ер нь худалдан авалт сүүлийн 2 жилийн хугацаанд бас нэлээдгүй нэмэгдлээ те. За өмнө нь нөгөө хүмүүс маань нэг хуучин орон сууцыг нэг хорооллын 20 хуучин орон сууц арай хямд зай талбай томтой гэдэг ч юм уу тэр үднээс одоо ингээ хуучин орон сууцны борлуулалт нэг хэсэг нэлээн их байсан бол одоо сүүлийн нэг 2023 оноос эхлээд ер нь хуучин орон сууцны үн буурах хандлагатай харагдаж байгаа байхгүй юу. Ер нь бол одоо яг энэ орон сууцны дундаж үн ер нь сүүлийн 1 жилийн хугацаанд асар их өсөлттэй. За 2021 он дуустал бол ер нь бол үн нэлийн өсөлттэй байгаад 2020 оны 2 дугаар улирлаас эхлээд ер нь үн буурах тийм хандлага ажиглагдаж байгаа юм. Яагаад гэвэл энэ нийлүүлэлт маань одоо яг энэ дээд одоо байж болох хамгийн дээд хэмжээнд хүрчлээ те. Дээрс нь одоо яармагт хаан улд өрхт одоо газар байхгүй болсон, баян зүрхт өрхт одоо газар байхгүй болсон. За энэ Дэнжин мянга дамдаржаа гэдэг ч юм уу, Баян Ушуу, Толгойд, Зүүн Салаа гэдэг энэ газруудыг л одоо дахин төлөвлөж ижил шинэ орон сууцны нийлүүлэлт одоо нэмэгдэхгүй бол ер нь одоо цоо шинэ газар ч юм уу гэдэг ч юм уу те Улаанбаатар хотын хэмжээнд бол тийм газар байхгүй болчлоо. Ер нь яг одоо энэ 2021 он дуустал нийлүүлэлт нэмэгдээ 2022 оноос ер нь нийлүүлэлт нэлээ багасах нийлүүлэлтээ дагаад орон сууцны үн бас буурах ийм одоо хандлагууд бол харагдаж байна л да. Бидэд бол яг нэг сүүлийн 3 жилийн прогноз гаргаж үзэхэд бол ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд бол үн жоохон буурах тийм хандлагууд бол ерөөдөө ажиглагдаж байгаа юм. Маш сонирхолтой мэдээлэл байна. Тийм тэгээ яалтчгүй нөгөө өгдөл маань айгүй юм өргөн цар хүрээтэй тэгээд ийм явж байгаа учраас ийм дүгнэлтүүдийг ингээд хийх боломж нь айгүй бүрдээд ирж байна л та тий. Тийм. За манайхас чинь бас нөгөө хүмүүс чинь ийм мэдээлэл айгүй их асуудаг шүү дээ. Ер нь шинэ орон сууцны үнд буурах юм уу өсөх юм уу цааш та тий. Би одоо нэг энэ байраа зарах уу, энэ жил зарах уу, дараа жил зарах уу гэдэг ч юм уу. Тэгээ энэ асуултуудыг нөгөө нэг хувь хүмүүс маань манайхаас айгүй их хандаж асуудаг байхгүй юу. Тэгэхээр бидэд нөгөө нэг тухайн гаргасан прогнозоо гэдэг ч юм уу те ер нь нэг ийм хандлагууд ажиглагдаж гин гэдэг нэг үүдээсээ нөгөө хувь хүмүүстэй одоо зөвлөдөг гэдэг ч юм уу те хандтыг. Тэгэхээр ерөнхийдөө бол яг нөгөө нэг орон сууцны үн өсөж буурахад бол маш олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. За жишээлбэл одоо яг ижилхэн манайх сая яармаг дээр бас илүү төвлөрч ажиллаад яармагт хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдийн үнийг харьцуулж үзлээ л дээ. За тэгэхэд бол ерөнхийдөө яармагт замын наан цаана 2 байгаа. Замын наан цаана 2 төлөвлөлтийн хувьд яг адилхан. За концепцийн хувьд арай нэг юм дотор засал ч юм уу те нөгөө интерьерийн хувьд нэг арай өөр төрлийн төслүүдийн хувьд одоо 2 сая төгрөгийн метр квадратын дундаж үнэ дээр 2 сая төгрөгийн зөрүүтэй байх жишээ нэ. За замынхаа баруун талд 3 сая 900 мянган төгрөгөөр захиалга авч байгаа байтал замынхаа эсрэг талд гэдэг ч юм уу те байр захиалга нь сая 500 мянга 2 сая гэдэг ч юм уу. Ийм нөгөө нэг хоорондын ялгаанууд тасар их байгаад байгаа байхгүй юу? Яг сүүлийн жилүүдэд нөгөө төслүүд маань нэг концепцоо жоохон өөрчлөөд юу гэх хотхон дотроо нэг хүүхдийн сургуультай манай хотхон дотроо нэг ийм үйлчилгээтэй гэдэг зөвхөн нэг л одоо нэг л үйлчилгээгээрээ бусдаас
ялгарч байгаа гэдэг ч юм уу те бусдаас өөр байхад л ерөнхийдөө борлуулалтанд энэ асар их нөлөөлж байгаа. Одоо жишээлбэл нөгөө хүний мөрөөдөл гэдэг ч юм уу нэг юм мөрөөдөл өөр одоо жишээлбэл би нэг тийм айгүй гоё хүүхдийн тоглоомын талбайтай, чөлөө цагаан өнгөрөх газартай. За тэгээ дээрэс нь ийм гоё зохион байгуулалт төлөвлөлттэй, хүүхдийн сургууль цэцэрлэгтэй ойрхон ийм байрыг би одоо худалдаж аавна да гэх ингээ хүмүүс ингээ дотроо ингээ айгүй тийм төлөвлөсөн гэдэг ч юм уу мөрөөдсөн байдаг байхгүй юу. Тэгээд яг нөгөө бодит байдал дээрээ худалдаа авалтан дээр очихоор нөгөө мөрөөдөл маань эсрэгээрээ болж эхэлдэг. Тэ жишээлбэл нөгөө хүний мөрөөдөдсөн, төлөвлөөдсөн тэр ногоон байгууламжтай орон сууцны төслүүд Улаанбаатар хотын хэмжээнд үнэхээр нөгөө гарын 10% багтахаар л байгаа байхгүй юу. Хүүхдийн тоглоомын талбай та жишээлбэл те тухайн орон сууцны хотхон 500 айлтай байлаа гэж бодоход те тухайн нэг өрхөд хамгийн багтаал гэхэд 1-2 хүүхэд байх жишээний те бага насны 1-2 хүүхэд байх жишээний за өсвөр насны нэг хүүхэд ч юм уу те оюутан нэг байх гэх жишээний те тэгэхээр нөгөө тухайн өрхөд маань ядчил хамгийн доотлол нь 2-3 хүүхэд байгаа хгүй. Тэгэхээр нөгөө 500 айлын орон сууцнд ч 1500 хүүхэд гадаа тоглоомын талбай дээр тоглох хэрэгцээтэй болчихж байгаа юм. Тэгэхээр нөгөө манай яг одоо энэ Улаанбаатар хотын хэмжээнд 1500 хүүхэд тоглох тийм хүчин чадалтай хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөсөн тийм орон сууцны хотхон үнэхээр одоо цөөхөн гарын 10% л багтахаар тийм байгаад байгаа. Тэгэхээр нөгөө тухайн худалдаа авахч маань очиод үзэхээр за угаасаа л нөгөө нэг Улаанбаатар хотын хэмжээнд ч юм уу зогсоолын асуудал бол угаасаа л байхгүй зогсоол угаасаа л байхгүй юм чинь яаж иж аалны газар биш нэ зогсооч энэ гэдэг ч юм уу те ийм байдлаар нөгөө худалдаа авалтанд илүү хандаад байгаа. Яагаад нөгөө тоглоомын талбайг төлөвлөөгүй, зогсоолыг хангалттай төлөвлөөгүй, орц гарцыг хангалттай төлөвлөөгүй ийм орон сууцнд нөгөө худалдан авагчид маань орон сууц худалдан аваад байна вэ гэдэг чинь өөрөө их нөгөө барилгын компаниудыг чанаргүй төсөл хэрэгжүүлэх тийм нөхцөлийг нь илүү бүрдүүлж өгöd байгаа юм болов уу гэж хардیں۔ Нөгөө худалдан авагчид маань өөрсдөө шаардлага тавиад ч юм уу аль эсвэл одоо юу гэх юм те хүүхдийн тоглоомын талбайг бол одоо энэ орон сууцны төслийг худалдаж авахгүй худалдаа авалтанд байхгүй бол нөгөө тухайн орон сууцны төслүүд чинь дараагийн төслүүд дээрээ ядчил хүүхдийн тоглоомын талбайг ингэж төлөвлөхгүй бол болохгүй юм байна. Насны ангиллаар нь тохирсон хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхгүй бол болохгүй юм байна. За дээрэс нь ахмадуудад одоо чөлөө цагаан өнгөрөх газрыг төлөвлөхгүй бол болохгүй юм байна гэдэг ч юм уу тийм одоо нэг юм мессеж өгөх байхгүй юу. Тэгэхээр нөгөө худалдан авагчид маань энэ төлөвлөгөөгүй орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх энэ үндэс нь болоод байгаа юм болов уу гэж бас хардیں۔ Худалдаа авагчид маань ер нь яг нөх орон сууц худалдаа авахтай илүү шаардлагатай байх нөхцөл байдал юу нүсээд байна л да. Одоо жишээлбэл орон сууц худалдаа авалт гэдэг нь болохоор хүний амьдралд тохиолддог одоо юу гэх хүн амьдралдаа 10 удаа байр худалдаж авах ер нь бол баг боломжгүй шүү дээ тий. Ер нь бол хамгийн дээд нь нэгээс дундаж амьдралтай хүмүүс бол 1-3 удаа л орон сууц худалдаа авах юм төлөвлөгөө гаргадаг гэсэн үг амьдралдаа. Тэгэхээр нөгөө нэг хүн маань одоо яг орон сууцнд жишээлбэл за нэг хамгийн багтаал гэхэд нэг жижигхэн метр квадраттай нэг 40 орчим метр квадраттай 2 өрөө байрыг л одоо Улаанбаатар хотод нэг 100 сая төгрөгөөр авахгүй юу. Тэгэхээр энэ 100 сая төгрөгийг тухайн хэрэглэгч маань хэдий хэмжээний хугацаанд хуримтлуулсан бэ те хэдий хэмжээний хугацаанд цаашдаа цаг хугацаа хүч хөдөлмөрөө зарцуулж өөрсдийнхөө хэрэглээнээс энэ төлбөрийг одоо хасаж те тансаг хэрэглээгээ хасаж гэдэг ч юм уу энэ төлбөрийг орон сууцнд сар болгон төлөх вэ гэдэг чинь айгүй асуудалтай. Тийм болохоор нөгөө нэг худалдан авагчид маань яг нөгөө амьдралдаа ингэж айгүй цөөхөн хийдэг энэ сонголтууд дээрээ илүү анхаараач ээл гэж хэлмээр санагдтiin ер нь бол тухайн худалдан авагчид байгаад байна гэдэг чинь одоо юу гэх юм хүүхдийн тоглоомын талбайгүй зогсоолгүй орон сууц барьчаад метр квадратын 1,500,000-аар нөгөө тухайн хэрэглэгчд та 100% төлбөрөө төлөөд авчих юм бол манайх ингээд энэ хямдарч байгаа гэд энэ мессежийг өгчхөөр нөгөө хүн за өнөөдөр л би нөгөө сая 500,000 төгрөгөөр надад 100% төлөх юм бол ийм төлбөрийн нөхцөл санал болгож байгаа учраас би энэ орон сууцыг авахгүй бол болохгүй юм байна гэд яаж иж жаад нөгөө хүн маань ингээд хямдхан гэдэг ойлголтын дээр байраа сунгаад авчдаг. Юу нөгөө нэг одоо ингээд мөрөөдөөд исэн
нөгөө гоё нохоон байгууллага чөлөө цагаан өнгөрөх газар одоо ажилласаа хариутаж ирлээ гэхэд шууд ингээд зогсоол гэдэг ч юм уу те ийм бүх асуудлуудыг харахгүйгээр зөвхөн л одоо нөгөө хямд гэдэг сонголтын дээр нь илүү туурлаад хүмүүс энэ худалдаа авалтаа хийгээд байгаа болов гэсэн ийм зүйлүүд ер нь сүүлийн үед бас их орон сууцны төслүүд дээр ажиглагдаж байна л да. Тий, яалтчгүй нөгөө эрэлт нийлүүлэлтийн хуулиараа тэгэл эрэлт нь байж иж нийлүүлэлт байж иж эрэлт нь явагдана гэд. Тэгэхээр нэг талаасаа нөгөө хэрэглэгч нь угаасаа худалдаж аваад байгаа тэр эрэлт нь байгаад байгаа учраас л компаниудаас төслөө хийгээд байгаа тий. Нөгөө талдаа гэтэл чинь худалдаа авагч талаас нь харахаар бас ингээд ямар нэгэн байдлаар л орон сууцтай болъё гэсэн нөгөө нэг зорилгоо хэрэгжүүлэхийн тулд нөгөө зах зээл дээр байгаа аль нэг байрыг сонгох яалтчгүй хэрэгтэй болчихж байгаа. Тэнгүүт чинь за угаасаа л эн чинь зогсоол угаасаа байхгүй угаасаа л ийм байдаг гэдэг нөгөө нэг бас нэг тийм юу үүсчин ч юм уу те. Тийм ерөөсөө угаасаа тэгэл худалдаа тавьчихдаг ч юм уу. Худалдаа авалт хийждэг те. Яг нөгөө барилгын төсөл хэрэгжүүлэгч манай нөгөө худалдаа авагчдаас ирж байгаа шаардлага баг бэдгүн болоо гэж харддаг штеп. Ер нь бол тийм. Тэгээд нөгөө худалдаа авагчид маань худалдаж авахт нь амар тийм юу юм бэл шүү дээ. Их тийм ажиллагаа ордог. Тэгээд цаг хугацаач ордог. Их том ажил юм бэлээ шүү дээ. Уг нь бол тийм. Сонгох тэгээл нөгөө янз бүрийн юмд харна. Тэгээл нэг байр сонгонгууд ямар нэг юм таалагдахгүй. Тэгээл бүр айгүй их нөгөө нэг ажил хугацаа ордог юм бэлээ л дээ. Тэгэл мэдгүй зарим нь бараг залхаад за энэ байгаагийн л авчиж гэдэг юм уу. Тэгэл бараг шийдвэрээ гаргацдаг ч юм уу. Түрүүний нөгөө таны хэлснээр бас нэг тийм жижигхэн нөгөө нэг тийм концепцэндээ нэг жижиг сонирхолтой эсвэл нэг тийм онцлог юм оруулаад төгчгөр бас их хүмүүсийг татдаг юм шиг үлээ. Тэр нь таалагдангууд нөгөө босод үзүүлэлтээ за яах вэ гээл тэгээ сонголтоо хийдэг ч юм уу тий. Одоо жишээлбэл яг сүүлийн үед яг хэрэглэгчийн судалгааны дээр бид нэр ажиллаж байхад яг тухайн худалдаа авагч маань орон сууц сонгохдоо яг юуг нь чухалч хэлдэм бэ гэдэг нь бас судалж үзлээ л дээ. Тэгэхэд бол айгүй тийм жижиг юмнууд гарч ирж байгаа. За жишээлбэл том цонхтой байх гэдэг ч юм уу те. Шалнаасаа тааз хүрсэн том цонхтой байх. Дээрэс нь одоо юу гэх юм тийм минималист чиг хандлагаар хийгдсэн обойны өнгөн тийм байх ёстой гэдэг ч юм уу те. Нөгөө худалдан авагчдын нөгөө хэрэгцээ шаардах нь айгүй тийм жижигхэн зүйл дээр гарч ирээд байгаа байхгүй юу? Тэрнээс бол яг нөгөө нэг яг хүүхдийн тоглоомын талбай зогсоол хангалттай байх хэрэгцээтэй гэж үзсэн хэрнээ яг нөгөө нэг тухайн орон сууцсан дээр очиод үзэхээр нөгөөх нь зогсоолгүй тоглоомын талбайг ирнэ нөгөө цонх нь айгүй гоё харагдаад идэг. Үзэгдэх орчин айгүй гоё харагдаад идэг. Тэнгүүд дээрээс нөгөө нэг төсөл хэрэгжүүлэгчд маань айгүй гоё төлбөрийн нөхцөл санал болгочихж байгаа байхгүй юу? Та урьдчилгаа төлбөрөө өгөх юм бол 2,400,000 урьдчилгаа 30% авах юм бол та 2,400,000-аар манай байрыг авах боломжтой. За 50% авах юм бол 2,350,000 гэдэг ч юм уу те. Ингээд ийм нэг систем яваад байгаа байхгүй цаана төлбөрийн нөхцөл те. Тухайн нөгөө хүмүүст маань та өнөөдөр л амжиж энэ байрыг худалдаж авахгүй бол ирээдүйд энэ байр чинь ийм өсөлттэй байна гэсэн нэг тийм системийг танилцуулчихдаг нөгөө тухайн орон сууц худалдаа авах гэж очиж байгаа хүмүүс. Тэнгүүд л нөгөө хүмүүс маань за би одоо л энэ байрыг 2,400,000-аар авахгүй бол би сарын дараа энэ байрыг 2,700,000-аар авах юм байна гэдэг тийм мессеж нөгөө тухайн худалдаа авагчид маань үүсчихдэг л тийм. Тэгэхээр нөгөө барилгын төсөл хэрэгжүүлэгчид маань яг энэ тал дээр нь илүү ажиллаад нөгөө тухайн хүмүүсийн ингээд онцлог тохирсон бүх одоо төрлийн төлбөрийн төслүүдийг санал болгож байна. За та ийм орлоготой бол хүүгүү зээлээр одоо юу гэх хүүгүү зээлээр авах боломжтой 5 жилийн хугацаанд гэдэг ч юм уу те. Та хэрвээ урьдчилгаа 10% авах юм бол хүүтэй зээлээр 3 жилийн хугацаатай ч юм уу 5 жилийн хугацаатай ч юм уу те авах боломжтой гэд ийм төлбөрийн нөхцлүүдийг санал болгочтой учраас нөгөө хүмүүс маань илүү сүүлийн жилүүдэд нөгөө худалдаа авалт илүү нэмэгдэж байгаа болоо гэж бид эдийн зүгээс бас харж байгаа.
Таны ингээд яриг сонссон чинь би бас нөгөө худалдаа авалт хийхдээ бас нэг тийм жижигхэн юмнаас сонгоцсон юм шиг байна. Бодоод исэн чинь манай байр нөгөө нэг тусдаа хувцсны өрөөтэй байхгүй юу? Тэр нь надад амар таалагдаад тэгээд яг сонгоцсон юм биш үү? Бусад хүчин зүйлүүдийг яг ингэж харж үзсэн үү? Яг нөгөө байршлаа бол сонгоцсон байсан. Яг тэр хэсэгт аавна гэд урьдчилаа сонгоцсон байсан. Тэрийг бол тааруулсан. Тэгтээ бол зогсоол бол угаасаа байхгүйсэн. Тэрийг мэдсээр байсан ч гэсэн. За ер нь бусад байр ч гэсэн адилхан юм чин дээ гэж бодоол тэгээ сонгоцсон байна. Тийм. Ерөнхийдөө бол яг худалдаа авахч сүүлийн үед яг иймэрхүү хандлага гаргалаа л да. Одоо жишээлбэл бусад орны хувьд гэдэг ч юм уу ингээд нөгөө худалдаа авахчаа татахын тулд одоо би энэ одоо манайх энэ байрыг яаж зарж болохоор энэ бүх төрлийн аргыг хэрэгэлдэг. Бид хэд ингээд судлаад үзэж байхад жишээлбэл амны орон сууц борлуулахад тухайн үед одоо яг айгүй гоё нар гарсан өдөр ч юм уу те нэг тийм гоё өдөр нөгөө тухайн худалдаа авахчаа дуудаад дээрэс нь одоо тухайн орон сууцнд нь айгүй гоё нэг юм хоол хийгээд ч юм уу те нэг гоё юм манайхаар бол нэг юм сүтээ цай чанаад хийцтэй сүтээ юм шар тостой цай чанахаар нэг гэрт орохоор айгүй гоё үнэртдэг те яг тэр шиг тийм хоол хийгээд жигнэмэг хийгээд ч юм уу нөгөө тухайн үйлчлүүлэгчээ худалдаа авахчаа ингээд урьдаг юм л те. Тэгэхээр нөгөө нэг тухайн худалдаа авахч одоо юу гэх юм айгүй гоё нартай өдөр дээрээс нь ингээд сэтгэл санаа нь ингээд айгүй гоё өдөр нөгөө байран дээр ч очсон штэ. Тэгэхээр чи нөгөө тухайн яг тэр үеийнхаа байдлаар төсөөлдөг юм л те. Тэр нөгөө тэр үеийн байдал нь ингээд амар гоё нартай байсан ингээ яг байр руугаа орсон чинь ингээл айгүй гоё хоол үнэртэл гэдэг ч юм уу те гоё цай үнэртэл тэгсэн чинь манай ингээл яг манай байр шиг манай гэр шиг санагдаал гэдэг ч юм уу те иймэрхүү ийм жижигхэн зүйл дээр хүртэл одоо энэ төсөл хэрэгжүүлэгчд маань илүү бас ажилладаг болсон байна. Тухайн худалдаа авахчаа яаж татах уу гэдэг дээр ч юм уу те энэ бас нөгөө нэг маркетингийн арга л та. Бас сонирхолтой юм байна. Илүү нөгөө сэтгэл зүйн чиглэсэн шүү дээ. За тэгвэл бас нөгөө нэг үйл хөдлөлийн судалгаан дээр ч гэсэн та нар нөгөө захиалгах судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Тэн дээр магадгүй нөгөө нэг хэрэглэгчийн юу гэднийгээ судалдаг байх л та. Нэрээ захиалгах судалгаан дээр за ингээд харсан чинь өрсөлдөгчийн судалгаа, байршлын судалгаа, худалдаа авахчийн зан төлөвийн судалгаа. Эдгээр судалгаанууд хөвчлэн юу яаж гэнэ үү? Санал асуудал дээр сурвалж хийгддэг бах тий. Тийм манайх бол яг нөгөө захиалгах хэрэглэгчийн судалгаан дээр болохоор нэг 3 аргаар л явдаг. Тэр нь болохоор нэгдүгээрт манай яг төслийн зорилттой сегментийн худалдаа авахчид яг хин орлогын түвшин нь за тэгээ дээрэс нь хүүхдүүдийн хувьд ч юм уу улсын сургуульд явдаг хүүхдүүд ээ нөө хувийн сургуульд явдаг хүүхдүүд ээ нөө те за гэр бүлийн хүн нь яг ямар ажил эрхэлдэг амьдралын хэв маяг нь ямар байдیں۔ Жишээлбэл өглөө гараад хүүхдээ сургуультай хүргэж өгч гинөө шууд ажил руугаа явж гинөө орой эрэхтэй хүнсээ хаанаас те гих мэтчил нөгөө тухайн хэрэглэгчийн амьдралын хэв маягийг бүхэлдэн судалдаг хэлээд за дараагаар нь болохоор бид энэ нь болохоор тоон судалгааны аргаар явагдтыг. За дараагаар нь бид нэр тоон судалгаан дээр гарах боломжгүй асуудлыг одоо чанарын судалгаагаар илүү гаргаж ирдэг. Ялангуяа одоо фокус бүлийн ярилцлага хийх ч юм уу те ганцаарч гисэн ярилцлага хийх ч юм уу энэ тал руугаа яваад за дээрэс нь 3 дугаарт нь тухайн төсөл хэрэгжүүлэгчдэд хэрэгцээтэй ямар хүмүүс одоо экспертүүд ямар хүмүүс байна те. За жишээлбэл хаусны төсөл хэрэгжүүлэх гэж байлаа гэхэд бол за барилгын материалын чиглэлээс ямар хүн байна. Дээрээс нь риэлторуудаас ч юм уу те борлуулалтаас ямар хүмүүс байна. Мэргэжлийн хүмүүсийг авчираад хилцүүлэх хийн гэсэн үг. За манай судалгааны үр дүн ингэж гарсан. За бид хэд одоо жишээлбэл Кувейтийн аманд 50 айлын ийм хаус сотхон одоо хэрэгжүүлэх гэж байна. Энэ асуудал дээр газрын хувьд ямар байна, барилгын одоо материалын хувьд ямар байна, үн төлбөрийн нөхцөлийн хувьд ямар байна гэд хамгийн сүүлд нь экспертүүдтэйгээ ярилцаад тэгээд энэ дээрээсээ үндэслээд судалгааныхаа бүр нэгдсэн үр дүнгээ гаргаж авдаг гэсэн үг. За тэгээд манай өрөөний нэг уламжлалт асуулт байгаа юм л да. Бид нар нөгөө нэг энэ өрөөг өвглийн дүрслэл гэж нэрлээд тэгээд ерөнхийдөө өвгөлтэй холбоотой, судалгаатай холбоотой
Тэгээд өгөгдлийн өрсөлдөлтэй холбоотой ингээд өргөн хүрээнд ярьж байгаа. Гэхдээ яг анхны зорилго нь болохоор ер нь өгөгдлийн өрсөлдөл data visualization гэдэг зүйл чинь өөрөө нөгөө энэ судалгааны үр дүн энэ өгөгдлийн хэлэх гээд байгаа тэр санаа цаануудад байгаа санааг олон хүмүүст хүргэх тэгээд бас энэ салбарын судалгааны салбарын биш хүмүүст ойлгомжтойгоор хүргэхэд аягүй чухал юм а гэдэг үүднээс нь өгөгдлийн өрсөлдлийг онцлоод ярилцъя гэж энэ өрөөгнээсэн. Тэгээд ер нь та хэд одоо энэ нөгөө түрүү бас хэлжсэн ш нөгөө нэг эхлээд тайлан гаргадаг байж байгаа дараа нь болохоор нөгөө нэг слайд маягаар презентацийн маягаар хийдэг болсон. Ингээд тэгэхээр магадгүй тэр нь нөгөө нэг ингэж илүү нөгөө юм урт тийм тайлан уншихаас илүү хэрэглэгчдэд тийм одоо магадгүй жижигхэн богино хэмжээний одоо тексттэй тэнгуүтэй тодорхой хэмжээний дүрслэлүүдтэй ч юм уу тийм тайлан нь илүү хүрээд исэн болохоор магадгүй тэгсэн байж магадгүй тэгсэн болов нөгөө тэгвэр таад ер нь өгөгдлийн дүрслэл тал дээр хэр одоо ач холбогдол өгч ажиллаж байгаа вэ? За ерөнхийдөө бол яг нөгөө сүүлийн жилүүдэд бол бас манай нөгөө нэг судалгаатай холбоотой, тайлангуудтай холбоотой ер нь маш чухал асуудал байна ч. Тэгэхээр бидэд бол яг одоо яг нөгөө нэг бүр нэг амар график дизайнерын хэмжээнд биш юм аа гэхэд нэг юм өөрсдийнхөө хэмжээнд бид нэг юм ашигладаг одоо Canva ч юм уу, PicoChart ч юм уу гэх мэтчлийн юм онлайн чартууд айкнуудыг илүү их ашигладаг судалгаан дээрээ илүү нөгөө бид нар орон сууцн дээрээ текст гэхээсээ илүү ер нь бол инфографикаар, чартаар мэдээлүүдээ гаргахыг илүү их зордیں۔ Ялангуяа дундаж өгнө өсөлт, бууралт, амны орон сууцны нийлүүлэлт гэдэг ч юм уу, орон сууцны нийлүүлэлт гэдэг ч юм уу энэ тал руугаа ер нь илүү их бид нар хөвчлэн дандаа айкон, инфографик энэ чиглэл рүүгээ л илүү их ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бол яг манай судалгааны тайлангийн маань агуулга бол одоо өмнө нь бол фордер хийдэг байхад нэг 70% нь манайх текст байдаг байлаа. Одоо бол нэг эсэргээрээ 30 орчим хувь нь текст 70 орчим хувь нь инфографик маягаар явж байгаа жишээний. Тэгээ бид нар ерөнхийдөө бол яг нөгөө судалгаан дээрээ шинэ орон сууцны хувьд за энэ 4-р сарын хувьд ийм юм байсан байна гэд тусдаа нэг бас бүлгийн дүгнэлт оруултыг. За амны орон сууцны хувьд ийм өсөлттэй, ийм бууралттай гэдэг ч юм те. Үүний хувьд ингэж өслөө, ингэж буурлаа гэдэг ч юм уу. Бас их нөгөө бүлгийн дүгнэлтүүдийг их оруулдаг. Тэгэхээр тэр нь нөгөө нэг эргээд илүү их нөгөө нэг танад хэрэглэгч нарт илүү хүрж байгаа нь ажиглагдаж байгаа юу? Нөгөө өмнөх одоо текст илүү тайлангаас. Тийм. Ерөнхийдөө бол яг бид нар чи нөгөө хийсэн судалгаагаа нөгөө захиалагч талдаа очиж танилцуулна, төсөл хэрэгжүүлэгчтэй очиж танилцуулна, онлайнаар танилцуулна тийм болохоор нөгөө бид нар чинь дан текст хараад яриад хахад бас айгу учир дутагдaltaй. Ямар ч төрлийн хүмүүс манай мэдээллийг сонсох боломжтой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас хүртэл манай мэдээллийг сонсох боломжтой байхгүй. Тэгэхээр бид нар ер нь хүмүүст илүү тэгш хүргэх үүднээс одоо инфографик зөвхөн тоо хараад ч юм уу зөвхөн одоо инфографик хараад энэ орон сууцны үнд буурсан байна, өссөн байна гэдгийг харах боломжтой байдیں۔ Манай судалгааны тайлан дээрээс заавал текст уншихгүйгээр тэгэхээр бол ерөнхийдөө илүү нөгөө инфографик тал руугаа, чарт тал руугаа ер нь тайлангууд маань гарт орсон сүүлийн жилүүдэд бол тийм. За. Таны байгууллагын хувьд өөр судалгааны байгууллагуудтай ер нь хэр хамтарч ажилладаг бол хамтран судалгаа хийх ч юм уу эсвэл нөгөө өгөгдөл дээрээ нэмэлт одоо шинжилгээ судалгаа хийх ч юм уу тэр тал дээр туршлага өгдөг болов. За яг судалгааны чиглэлээр гэвэл одоо юу гэх юм хамтарч ажилласан тохиолдолд бас их цөөхөн л дөө. Тийм. Тэгэхээр яг сүүлийн 2-3 жилийн хугацаанд баг хамтарч ажилласангүй ер нь бол тийм. Одоо чинь судалгааны байгууллагууд хэрвээ танай одоо өгөгдлийн сангаас ашиглаад тэгээд нөгөө нэг хоёр дахь мэдээлэл маягаар ашиглаад өөрийнхөө судалгаанд дээр оруулдаг ч юм уу. Тиймэрхүү боломж юу нэг хэр байдаг вэ? Тэр зүйлүүд байдیں۔ Манай дээрээс мэдээлэл аваад одоо юу гэх юм сэтгүүл ч юм уу, сайт ч юм уу судалгааныхаа тайлан дээр манай их сурвалжийг дурдаад
тэгээд тайлангуудтай оруулах ер нь л боломжтой. Тэгээд манай нөгөө тунгаахын өгөгдлийн урлан болохоор илүү өгөгдлийн дүрслэл тал руугаа ажиллах сонирхолтой. Тэгээд бас нөгөө таны ярьсан өгөгдлүүдийг ингээд сонсоод байхад маш сонирхолтой бөгөөд нэлээ их тийм гой дүгнэлтүүд гарч болохоор тийм өгөгдлүүд ингээд айгүй хөвгөл цугларсан байгаа юм байна. Тэгэхээр тэрэн дээр бас хамтран ажиллаад өгөгдлийн дүрслэл тал руу нь тэгээ бас илүү нөгөө олон нийтэд хүрэх бас юм юмнууд хийвэл боломжтойгоос илүү айгүй сонирхолтой л гэж харагдаж байна. Надаа нөгөө саяны датануудыг сонсон чинь бүр ингээд очиж ингээ хармаар бүр юм хиймээр ингээ бүр юу төрөөд явчлаа. Сонирхол төрөө явчихсан. Тийм манайх харин тийм танахыг бас сонирхоод ер нь бас хамтарч ажиллах тийм санал тавьдсан билүү гэж бас бодож ирсэн. Ямар гоё. Тэгэхээр хэдүүлээ дараа нь холбогдоод тийм хамтарч ажиллах бол манайх бол бүрэн боломжтой. Баярлалаа. Одоо чинь статистикийн үндэсний статистикийн хороо бол нөгөө аль бие усны тоонууд гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр тоонуудаа ихэвчлэн нөгөө нэг яам агентлагуудаас ч юм уу эсвэл ихэвчлэн төрийн байгууллагуудаас аваад тэгээд одоо аль бие усны статистик гээд тодорхой шалгуур нөгөө нэг форматаараа гаргаж байгаа. Жишээлх юм бол танай хувьд бол ингээ үйл хөдлөх хөрөнгөний салбарын нэлээ их юм өргөн мэдээллийн сантай болсон. Тэгвэл тодорхой хэсгийг нь албан ёсны болгох ч юм уу тиймэрхүү одоо тийм санал жишээ та нарт тавьдаггүй төрийн байгууллагууд авч ашигладаг гэсэн тэрнээс гадна яг юм аль бие усны хэлбэрээр олон нийтэд түгээх хэлбэрээр хамтран ажиллая ч юм уу эсвэл танад бас тийм сонирхол ер нь байдаг болов уу? Яг нөгөө манайх чинь төрийн байгууллагууд руу хөвчлэн яг сар болгон орон сууцны өмнө ингэж гарсан байна, нийлүүлэлт нь юм байна гэдэг ч юм уу ерөнхий мэдээллүүдээ л илүү хуваалцдаг л та. Тэрнээс шиг нөгөө төрийн байгууллагууд маань болохоор яг жишээлбэл 150 мянган айлын орон сууц хөтөлбөр гэдэг ч юм уу төрийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор тухайн үед нь л одоо манай мэдээллийг ерөнхийдөө бол авч ашигладаг. Тэрнээс шиг яг нөгөө төрийн байгууллагууд чинь тогтмол ингээд үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээлэл гэдэг ч юм ингээд тогтмол гаргах нь ер нь бол бас ховролтой. Тэгэхээр нөгөө сар болгон бид нартай хамтарч ажиллах тал дээр гэдэг ч юм уу бас жоохон учир дутагдaltaй байдیں۔ Статистикийн хорооны хувьд гэхэд жишээлбэл мэдээллийн их усүрээ яг одоо яам энэ барилгын хөгжлийн төв барилгын байгуулалтын яам гэх мэтчлэн газруудаас бол мэдээлэл цуглуулж байгаа. Тэрнээс шиг одоо яг ингээ хувийн байгууллагуудын мэдээлэл гэдэг ч юм уу жишээлбэл тэнхлэг зууч компани орон сууцны нэгдсэн мэдээллийн сангаас гэдэг ч юм уу энэ мэдээллүүдийг бол яг нөгөө авч ашигладаг юм. Зөвхөн одоо нөгөө манай шинэ орон сууцны үнэтэй өөрсдийн мэдээллийг харьцуулах гэдэг ч юм уу тэр тал руугаа л илүү их ажилтдаг болов. Тэгээд танах ч угаасаа нөгөө бизнесийн байгууллага штэ. Тэгэхээр угаасаа ашигын байгууллага гэсэн үг. Тэгээд танай жишээ нь одоо нөгөө нэг үйл хөдлөлийн зөвлөх үйлчилгээ гэж байгаа, борлуулалтын үйлчилгээ гэж байгаа, тэгээд судалгаа гэж байгаа тийм. Ер нь яг энэ судалгааны одоо энэ судалгааны ажлаас олж байгаа орлого нь одоо нийт орлогынхоо ер нь дунджаар ойролцоогоор хэдэн хувийг эзэлдэг бол энэ талаар мэдээлэл өгөх боломжтой болов? За яг вэ энэ бол нэг тийм амар нууц биш мэдээлэлтэй. Бид яг нэг манай судалгаа чинь одоо жишээлбэл сар болгон гардаг шинэ орон сууцны дундаж үнийн судалгаа гэхэд одоо жишээлбэл 500 мянган төгрөгөөр гардаг байх жишээ нэ тий. За тэгээд тэр дээр нь Улаанбаатар хотод захиалга авж байгаа нийтдээ 230 төслийн 470 блок орон сууцны мэдээллүүд ер нь чагсаалтаараа дагалдаж очдог байх жишээ нэ тий. За дээрэс нь офс судалтай үйлчлэгээний мэдээлэл авъя гэвэл нөгөөт орсон үнэ 150 мянга гих мэтчлэн ерөнхийдөө манай судалгааны үнэнүүд бол ийм л дээ. Тэгээд улирлын холод ирэхээр арай жоохон нэмэгдээ авчтэй. За дээрэс нь захиалгах судалгаа болоод ирэхээр нөгөө судалгааны цар хүрээ хэрэглэгчийн тооноос хамаарат янз бүр байдаг л да. Жишээлбэл одоо хэрэглэгчийн судалгаа гэвэл нэг ойролцоогоос 5-аас 10 сая орчимтой гарах жишээний нэг судалгаа. Нөгөө тухайн төсөл хэрэгжүүлэгч маань нөгөө 10 тэрбумын хөрөнгө оруулах гэдэг. Гэхдээ нэг 5 саяар судалгаа авах уу, эрсдлээ тооцох уу гэдэг чинь бас айгүй чухал тий.
Тэгэхээр нөгөө барилгын компаниуд маань сүүлийн жилүүдэд бол бас яг нөгөө судалгаа гэдэг зүйлийг илүү их ойлгоод судалгаан дээр үндэслэж ерөн төслөө хэрэгжүүлдэг болсон байна л да. Тэгэхээр манай компани ерөнхийдөө бол яг уу нэг 60-70 орчим хувь нь бол судалгаанаас ол бүрдэж байгаа хаа. Манай нэгэн сайн мэдж байгаа. Ямар ч хэсэн миний хувьд бол сонсоход айгүй таатай байна. Яа тэгэхээр судалгаа гэдэг чинь ийм хэрэгцээтэй тэгээд ингээд байнгын тогтмол ашиглах үйл ажиллагааныхаа төлөвлөгөө гаргах янз бүрийн шийдвэр гаргахад бол энэ маш хэрэгтэй зүйлээ гэдгийг бас ингэж одоо хүмүүст мэдрүүлж байгаа нэг юм компани нэгэ гэж би харж байна л да. Би бас нөгөө нэг Тунгаахын өвгөлийн урлагаас гадна эдийн засгийн бодлого өршөлтөх чадрын судалгааны төвд судлаачаар ажилладаг. Тэгээд яалтчгүй нөгөө нэг судалгааны үнд цэм гэдэг чинь бас хараахан тийм өндөр түвшинд бол хүрч чадаагүй байна. Ямар ч хэсэн судалгааны газрууд ингээд дор бүрнээ ажиллаж байгаа. Гэхдээ ялангуяа танах шиг энэ бизнесийн байгууллага одоо энэ судалгааг ингэж өөрсдөө бүтээгээд тэгээд ингээд борлуулад тэгээд энэ үнд цэнтэй хэрэгцээтэй гэдэг ийм ойлголтыг өгж байгаа нь эргээд нөгөө судалгааны үнд цэнийг өсгөхөд айгүй хувь нэмэр оруулж байгаа гэж бодогдож байна. Тэр үднээсээ бол танах айгүй маш тийм төрийн байгууллагууд ч хийж чадахгүй байгаа энэ өвдлийн санг бий болоход тэгээд ингээд судалгааг явуулж байгаа нь бол маш таатай санагдаж байна. За баярлалаа. Нөгөө офисын талаар нэг жоохон ярь тийм үү? Офисын борлуулалт түрээс гэж бас байгаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд ер нь ямар хандлага ажиглагдаж байна? Офис ер нь түрээслэх нь их байдаг юм уу? Эсвэл худалдаж авах нь их байдаг юм болов уу? Тийм. Ерөнхийдөө бол яг нөгөө Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж байгаа, ашиглагдж байгаа нийт офисуудын маань бол нэг 70-аас 80 орчим хувь нь бол ихэвчлэн түрээслэгддэг. За нэг 20 орчим хувь нь худалдагдахаар ерөнхийдөө байдаг л та. За жишээлбэл Улаанбаатар хотын төвд офис худалдаж авъя гэх юм бол 1 м квадратын ойролцоогоор 6-аас 8 сая төгрөгийн үнэтэй худалдаж авах боломжтой байдیں۔ Тэгэхээр нөгөө байгууллагт маань 100 м квадраттай офисыг бол 600-аас 800 сая орчмоор худалдаж авах хэрэгцээ үүснэ л дээ. Тэгэхээр нөгөө ер нь бол яаж ч утсан офисын талбайг түрээсэлсэн нь илүү ашигтай байдیں۔ Одоо нөгөө түрээслэгч талдаа илүү ашигтай гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь энэ ч утгаараа тэр юм уу хэрэгжиж байгаа офисуудын хувьд бол ер нь бол хөвчлэн түрээсийн чиглэл рүү илүү их ажиглагдаж байна. За дээрээс нь Улаанбаатар хотод байгаа офисууд бол бас манайх нэлийн олон зэрэглэлд ангилтын нэмэх зэрэглэл хасах за тэгээд нэмэх бий хасах бий гэх мэтчлэнтэй ингээд офисуудаа ангилтын. За сүүлийн үед бол яг нөгөө ковидтой цар тахалтай холбоотой офис судалгаа үйлчилгээний төвүүдийн дүүргэлт нэлээд буурсан гэж одоо хүмүүс хараад байна л да. Офисын хувьд бол ер нь бол худалдаа үйлчилгээний талбай буураад, дүүргэлт нь буураад, үнэ нь буураад байгаа зүйл юусоо ажиглагдахгүй байна. Харин эсвэргээр худалдаа үйлчилгээний төвүүдийн хувьд одоо юу гэх юм 1000 нэрийн бараа, бөмбөр худалдааны төв гэдэг ч юм уу те одоо Улаанбаатар хотын яг нөгөө нэг ийм худалдаа авалтын гол одоо нэг юм их үүсэр болсон газрууд дээ шүү дээ. Тэ яг нөгөө дундаж амьдралтай хүмүүсийн хэрэгцээнд тохирсон худалдаа үйлчилгээний төвүүдийн дүүргэлтэд ерөөсөө буурсангүй. Харин эсвэргээрээ жоохон нөгөө өндөр зэрэглэлийн тийм чиглэлийн офис одоо худалдаа үйлчилгээний төвүүдийн дүүргэлт харьцангуй буурлаа л да. Нөгөө худалдаа авагчид маань өндөр зэрэглэлийн одоо худалдаа үйлчилгээний төвүүд гэхээсээ илүү яг нөгөө нэг илүү их нөгөө үйлчлүүлэгч ихтэй тийм худалдаа үйлчилгээний төвүүдийн дүүргэлт бол яг л хэвэндээ байсан. Ерөөсөө буурсан юм байхгүй. За үний хувьд бол яг нөгөө түрээслэгч талаасаа илүү түрээслүүлэгчтэй баг зэргийн хөнгөлөлт урамшуулал үзүүлэх юм уу те. За сүүлийн 3 сарын төлбөрийг 50% хөнгөлнө, 20% хөнгөлнө гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд их гарсан. Тэрнээс шиг нөгөө нэг юм түрээсийн үний хувьд бол ерөөсөө нэг тийм хэлбэлзэл ажиглагдсангүй. Офисуудын хувьд ч гэсэн ер нь бол нэг дүүргэлт айгүй буураад цөөрөөд байгаа юм бол бараг л байхгүй юм да. Бас Remax-ийн нэг яриаг сонсч ирсэн чинь бас ерөөсөө бидний цар тахалтай холбоотойгоор манай орлого бол тэгж буурсан юм
байхгүй байгаа гэд бас мэдэгдэжсэн. Ер нь цар тахалтай холбоотой энэ ковид гарч ирсэнтэй холбоотой энэ үйл хөдлөх хөрөнгийн салбарт бол нэлээд их одоо эргэлт гарч ийн гэж бас хэлж болно л да. За гэхдээ энэ эргэлт нь одоо юу гэх нэг амар үн буураад тий барилгын салбар нэг одоо нөгөө юу гэдэг лээ илгээрээ мөшлөхөд байгаа юм бол ерөөсөө байхгүй. Харин ч илүү нөгөө нэг ажлууд нь илүү их төвтэй яваад нийлүүлэлт ихсэж ийн дээрээс нь эрэлт ч гэсэн ихсэж ийн худалдаа авагчид ч гэсэн ихсэж ийн. Ялангуяа одоо энэ сүүлийн 1 жилийн хугацаанд 2020 оны 5 дугаар сараас хойш амны орон сууц хаусны нийлүүлэлт тогтсон нэмэгдсэн гэж хэлж болно. Яагаад гэвэл нөгөө олон хүн амьдардаг энэ орон сууцнаасаа нөгөө хүмүүс маань илүү нөгөө тусгаарласан байдалтай амьдрах ийм сонирхолтой болсон байна. За тэгээ дээрээс нь мөн адил одоо энэ хашаа байшингийн үн бас нэлээлгүй нэмэгдсэн. Тийм айхтар өсөлттэй биш ч гэсэн нөгөө өмнөх оноодаасаа бодоход бол ер нь хашаа байшингийн үн ерөнхийдөө бас илүү их нэмэгдсэн, худалдаа авалт ч гэсэн нэмэгдсэн. Ийм талууд бол ерөнхийдөө бол ажиглагдчихж байгаа юм. Одоо юу гэх сүүлийн жилүүдэд бидний анзаарснаар бол одоо сүүлийн 2021 оноос хэрэгжиж эхэлж байгаа шинэ орон сууц хаусны төслүүдийн үед нэг ажлын булган гэдэг ч юм уу, ажлын өрөө гэдэг ч юм уу те нэг ийм шин төрлийн өрөө гэдэг ч юм уу одоо юу гэх юм булан гэдэг ч юм уу ийм зүйл илүү их шинээр бас гарч ирэх болов гэж бас харагдаад байна. Яагаад гэвэл бас сая нөгөө сүүлийн бараг 11 сараас хойш чинь бараг л гэрээрээ ажиллачлаа штэ тий. Тэгэхээр нөгөө хүмүүс маань гэрт ажиллахад ер нь боломжтой юм байна. Дээрээс нэг одоо гэртээ нэг юм ажлын болонтой ч юм уу ажлын жижигхэн өрөөтөө ийм өрөө шийдсэн юм орон сууц байх юм бол бас илүү боломжтой юм уу гэд бас харж байгаа хтэй худалдаа авагчд маань. Тийм байна нэрээ. Нэрээ өстой сонирхолтой юм байна. Тэгвэл Гантвай маань тэнхлэг зуучийн нөгөө судалгаа мэдээллүүдийг хаанаас авах боломжтой лээ? Тэрийг нэг хэлээд өгчвөө. За тэгээ манайх бол нөгөө TZMN гэх сайт дээр байгаа. Манай TZMN гэх сайт дээр ямар төрлийн судалгааг хэн ашиглах боломжтой, яаж ашиглах боломжтой гэдэг бүх талын мэдээллүүд бол орсон байгаа. Тэгэхээр та манай Facebook чат руу бичсэн ч болно, биднэр лөө залгасан ч болно. Аль эсвэл нөгөө TZMN гэх сайт руу ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авсан ч болно. Ямар ч их усрээр манай судалгааны мэдээллийг авах боломжтой. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн хувьд өрөөгөө ингээд хай гэж бодож байна. Тэгээд өнөөдөр ямар тач үйл хөдлөх хөрөнгийн салбарт маш их хэмжээний өгөгдлийн санг бүрдүүлсэн. Тэгээд энэ аль бие усны статистик өгөгдөл олддоггүй энэ салбарын хувьд ингээд бизнесийн байгууллага өөрсдөө ингээд өгөгдлийн санг бий болгоод тэгээд ингээд тогтмол судалгаа хийгээ явж байгаа талаар мэдээлэл авахд бол маш таатай байлаа. Тэгээд Гантвайда бидэнтэй ингэж нээлттэй ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Бас дараа хамтран ажиллах боломж гарах байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийнхөө өгөгдлийн дүрслэлийн өрөөгөө үгээр өндөрлөе. Дараагийн 7 хоногийн даваа гарагийн 20 цагт ирэхэд уулзцаая.